За амралтын өдрийн мэндэ манайхаа бүгдээрээ сайхан амарцгааж байна уу. За манай нэвтрүүлгийн баг хамт олон одоо цоврал маягаар бас одоо олон улсаас одоо нэвтрүүлэг бэлтгэж бас хүргэдэг. Одоо та бүхэн санаж байгаа бол өнгөрөх жил Америк нэгдсэн улсаас хүргэсэн. За одоо мөн холбооны бүгд найрамдах Герман улс, Кыргызстан улс, за Бэлэг гэл одоо ингэ цоврлоор явдаг. Энэ удаа ахад явлаа. Хэлэндээ салхлаа. Чингис хааны сонгоцны буудал дээр ирсэн байна. За одоо бид бүхэн хаашаагаа чиглэж ийн вэ гэх юм бол энэ удаа бид бүхэн Японд ажиллаж амьдарч байгаа монголчууд дээр очиж хэдэн сайхан дугаар бэлтгэв. Та бүхэндээ хүргэн тэнцээ ажиллаж байгаа, амьдарч байгаа, сурж байгаа, тэ одоо бизнес эрхэлж байгаа Япон Монголын хооронд бас одоо тээвэр зуучин одоо үйл ажиллагаа эрхэлдэг. Гэх мэтчлэн маш олон төрлийн салбарын одоо хүмүүстэй уулзаж хонохоор одоо бид бүхэн зарим хөдөлгөхөд бэлэн болсон байна. Мэдээж нэвтрүүлгийн маань нэрнэтгэж Golden Gobi маань одоо энэ ч байж байна. Бид нар мэдээж эндээсээ бэлгээ аваад явна. Нүүр бардам сайхан өгөн. За энэ ч маань манай 5 нүдэн маань бас байрладаг. За энэ удаагийн одоо дэмжиж байгууллагуудын олон газрууд бас хамтран ажиллаж байгаа. Тэдэртэй маш их баярлалаа. За одоо Kai гэдэг Японы брэнд одоо бүр дэлхийд даяар алдартай юм одоо гайхамшигтай хутгын одоо галтгооны хэрэгсэл хутганы юм одоо брэндс бидэртэй хамтран ажиллаж байгаа. Мөн одоо эрдэлжүүлсэн ус хамтран ажиллаж байгаа. За Golden Gobi маань байна. За нэг гайхалтай юм гэх юм бол одоо өнөөдөр бид нар одоо Япон улсын бүтээгдэхүүн тэр тундаа гоо сайхны бүтээгдэхүүн дотор одоо бас толгой зогтөг Skin Life одоо манай BGC-ийн бүтээгдэхүүнүүд бас энэ удаагийн дугааруудаар хамтран ажиллах болно. Та бүхэн бидэнтэйгээ хамт байж Япон орнд ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа бас цэвэрлэгтээр уулзараа гэж хэлмээр байна. За эндээс бэлгээ аваад хөтлөө. За мэдээж би гэр шоколадаа бол эндээс найдвартай аавна. За олон янзын нэг амттангууд аав шүү дээ. Одоо эндээс нөө цацрагнтай, самартай, одоо авокадотой гэдэг олон самарнууд байдаг. Тэдрээс оёнд шүү дээ. Ийшиг үзэмтэй энэ төр гэдэг байгаа. Эднэрээс би одоо бас батлаад аавнаа. За тэгээд өшөө за набарууд бас аавна. Манай нөгөө нэг гой үндсэн яст оёнд шүү дээ. Гой үндэстэн ястнуудын онцлог харуулсан одоо энэ хараа 21 аймгийн Монгол оронд болж байгаа бүх гой үндэстэн ястнуудын онцлогийг харуулсан бүтээгдэхүүнүүдээс аавна. За тэгэл одоо янз бүрийн шоколадуудаа цөмгөлж аваад Япон орны зарийдхөө. Golden Gobi-го хүнд өгөхөд бас нүур бардам. Одоо амттны дээд шүү дээ. Ер нь юм дээр гоё эртхэн ирээд юмаа бэлдээд янтан болгоод амар байдаг шүү дээ. Тэгээд бид нар бас жоох эрт баг 2 цагийн өмнө тэш мэш өгөх юм аа. Янтан болгоцсон. Одоо харин би танарт гоё юм үзүүлээ. Энэ хараа шингэн нөхөх хундаа гэд эрдэстэй 1 секундэд найруулад болдог. Нэг юм капсултайг нь болонгод 500 граммаас 800 граммаас хийж сэгсрэл болоо. Энэ болохоор амар сайн байх шүү манайхаа нэр. Одоо ингээл хаврын цагт ч хүмүүс чинь ингээл жоохон ядардаг, сулддаг, дархлаа ундаг. За тэгэл одоо яадаг нэг ийм үе байдаг штэ. Ер нь ч та хавар гэлтгүү. Бүх цаг үед. Энийг одоо натритай, калитай одоо юм одоо эрсэлжүүлсэн юм одоо ундаа байгаа байхгүй. За энийг хэвлээд усандаа хийгээд уудаг. Би одоо Япон явах гэж байгаа хүн чинь одоо юм Японы гоё юм бас олж хэрэглээд нь штэ. За тэгээ усандаа хийгээд сэгсэрнэ. Улаа. За ингээд туах юм бол мэдээж одоо амны цанг аягүй сайн гарна. За тэгээд одоо ингээл хөлөрдөг, ядардаг ийм хүмүүс бол одоо тогтмол сайн харгалж хат. Ер нь ямар ч хүн харгалж хат маш тохиромжтой. Амар гоё амттай болгож байгаа гусыг. Зүгээр ус. Энэ тэгээд нэг гоё нь бас гаацтай усанд ч бас хийгээд харгалж болно. Тэгэх юм бол бүр гоё юм амттай бас гоё гаацтай. За тэгээд энийг цүнхэндээ хийгээд явандаа. Тэгээд мэдээж хаач явсан Golden Gobi-тойгоо эндээсээ тэгэл задлж идээл тансаглал явчихжээ.
За ямар ч байсан буугаад ирлээ. Одоо эндээс бидний хүмүүс тусч авах ёстой. Туссан айлдаа одоо шууд давраад шууд хононо гээл одоо чичирнэ. За тэгээд онгоцны нисэх багийнхан манай Мят авиа компани хамт олон маш сайхан үйлчлэгээтэй өөр юм гэдэг дээр сайхан дөө. За аюул сайхан үйлчлэгээтэй харьцаатай сая манай одоо багийнхныг бас хаана хонох нь уу, ийшээ ирж гинүү, хизээ боцох уу гэл ингээл аюул сайхан яваад ирлээ дээ. За одоо гарцаа зөв болж гараад тэгээд уулзах хэрэгтэй хүмүүстэйгээ уулзаад Япон оронтой танилцсан да. Нэвтрүүлэгтэйгээ хамт угаараа үзэгчтэй. Эрүүл залуу харьсны нууц Beauty Japan Cosmetics нэвтрүүлгийн ивент итгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. За бид нар явж байсан саадгүй сайхан яваад ирсэн. Тэгээд өнөөдөр яг Токиод болсон Токио амар халуун байна. Бүр 18, 19, 20 градустай тийм халуун байна. За тэгээд би түрүү нөгөө Чингис хааны Исхонсны буудлын дээр явж байхад хэлсэн шүү дээ. Энэ удаагийн Япон ордоос бэлтгэн хөргөж байгаа нэвтрүүлгүүд дээр манайх олон компаниуд, байгууллагууд хамтран ажиллаж байгаа гэдэг. За тэдний маань нэг бол одоо энэ Kai Culture Store гэдэг одоо энэ Японы бүр одоо 800 жилийн түүхтэй энэ хутганы өв соёлыг өнөө хүртэл одоо өвлөн авч яваад яг энд одоо эрт мясны чиглэлээр одоо яг бизнес эрхлээд бас маш олон жил болцсон. Ийм одоо брэнд дэлгүүр бас энэ удаагийн дугаарууд дээр манд хамтран ажиллаж байгаа юм байна. Тэгээд одоо ороод би бас хутгнуудыг танилцуулъя манайхаа. Тэ? Энэ хай энэ хараа одоо ингээд энэ Япон хутгуудууд юм гэхэд аюу алдартай шүү дээ. Ялангуяа одоо энэ Kai брендийн хутгнууд нь болох юм бол одоо хөнгөн, гарт өвтэйхэн, зэвэрдэггүй, нугардаггүй, батбөх. За тэгэл загвар дизайн сайтай гэдэг ингээд ер нь дурдаад байх юм бол амар олон давуу талтай байна лээ. Тэгээ би бас одоо яг энэ бас бэлүү мэлүүтэй юм биш нэ хараа. Ирлэгч мэрлэгчтэйгээ хайчтайгаа за тэр хотго заазур маазур гэж ярих юм бол эднийх бол супер гэсэн. Тэгээд одоо би энэ нөгөө нэг захирал нэг ах байгаа юм байлээ. Одоо яг энтгийг хариуцсан. Тэр хүн нь одоо ирж байгаа. Тэр хүнтэй одоо уулзаад тэгээд энэ хотгонуудынх нь талаар бас мэдээллийг үзэгчдэд хүргэе. Хамгийн гоё нэг юм бол энэ Монголд одоо очсон байна. Салбар нь Монголд нээгдээд тэгээд тэнцэнэ одоо яг энэ Япон брендийн хутгийг аль бие усны эрхтэйгээр одоо худалдаалдаг дэлгүүрүүд байна гэсэн. За тэгээд би бас танах зүгээр сонирхуулж байгаа шүү. 800 жилийн уламжлалтай 100 жилийн түүхтэй Японы Kai группийн галтгооны хэрэгслийн Seikei Magoroku гэдэг одоо цувралын одоо өндөр гангийн хатуулагтай энэ хутга нь одоо эдгэрлэн байна л да. Одоо хамгийн өндөр гангийн хатуулагтай гэж байгаа. Тэгээ нараа Kai группэнд компани Японы сэлэн урлал гангийн үйлдвэрлэлийн төв байсан Seikei хотод 1908 онд байгуулагдсан байна. 120 жилийн түүхтэй баг 117-8 жилийн түүхтэй. Ийм одоо брэнд дагмаа. Тэгээд эндээс одоо би бас өнөөдөр гоё утгнууд бэлгэнд аав. Энийгээ би бас томжоогоо айлуудтай бэлэг болгоо гэнэ. Гэхдээ би хутга бэлгэлэхэд бас учиртай байдаг шүү манайхан те. Тэр болгоныгоо гоё бүхэл хэмжээ тунганд тааруулаад явна да. За ингээд энэ дэлгүүртээ бас хэсэг танилцсан юм манайха те. Нэвтрүүлгийн ивент итгэгч 700 жилийн уламжлал 100 жилийн түүхт Япон хутга Kai брэнд. За ах маань ирсэн. Одоо яг одоо энэ дэлгүүрийг үүсгэн байгуулсан. Тэгээд бас одоо Kai брендийн одоо олон улсын буюу гадаад харилцааг нь хариуцж байгаа Ватанабе гэдэг. Hello. How are you? Nice to meet you. За манай одоо үзэгчдэд яг одоо энэ Kai брендийнхаа түүхийг, за энэ хутганы брендийн давуу талыг, за одоо яагаад энэ хутгийг сонгох ёстой вэ гэдэг тухай бас манай үзэгчдэд таныг танилцуулахгүй. Kai групп нь 1908 онд үүсгэн байгуулагдсан. Ард харагдж байгаа Seikei Magoroku брендийн нэрний дагуу Gifu аймгийн Seikei хотод байгуулагдсан компани бөгөөд Seikei хот нь хутга болон эрт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр алдартай хот юм. Энэ шоурум маань нодон жилийн 12 сарын сүүлээр нээгдсэн. Kai групп өөрөө шууд эзэмшдэг анхны дэлгүүр юм. Манай шоурумээр гадаад улсын үйлчлүүлэгчид их ирж үйлчлүүлдэг бөгөөд нийт үйлчлүүлэгчийн 80 орчим хувь нь гадаад хүмүүс байдаг. Тэд ихэвчлэн Япон улсаас тус улсын улс руугаа харихын өмнө манай шоурумээр зочилж үйлчлүүлээд харьдаг.
Манайх одоо энэ 25 дугаар суваг телевизээс энэ удаа бас Япон оронд байгаа монголчуудынхаа тухай нэвтрүүлэг хийж байгаа. Энэ дээр бас Kai брэнд маань хамтран ажиллаад за бас энэ чинь ажиллаж амьдарч байгаа монголчуудад маань бас гарын бэлэг өгж байгаа явдал бас бидний зүгээс их таатай сайхан байна. Япон брендийн хотгонууд үнэхээр өндөр чанартай байдаг болохоор Монгол улсын хэрэглэгчдийг ч мөн өндөр чанартай бүтээгдэхүүн авч хэрэглээсэй гэж хүсэж байна. Баярлалаа. Ажлын амжилт хүсье. Thank you. Баярлалаа. Долоон жилийн уламжлал 100 жилийн түүхт Япон хотго Kai брэнд. За ямар ч байсан Kai брэндийнхаа хутгийг авчихсан. Одоо гараад өнөөдөр манай багийг тосч авах. Өнөөдөр шууд хонох хайлынхаа залуутай уулзна. За. Шатаа янз юм байна. За өнөөдрийнхөө гол дүр. За бид нар явсан Токиод садгүй сайхан яваад ирсэн. Одоо өнөөдрийнхөө гол дүр. За сайхан аварч гин үү? Сайхан аварч байна. За өндөр. Сайн явж ирлээ. Сайн сууж юу? Сайн сууж. За өөргөө танилцуулаач. За Болд Эрдэнэт Баатар Жаван Болд Эрдэнэт Хөөмиж Морорж. За. Энэ чинь бол одоо Монгол улсын соёлын бэлтгэл хийж байгаа тийм. Энэ жилээс хамжигдаж ажиллаж байгаа. Би бас сонж байгаа айлуудаа айхтар гоц эхлээд шууд соёлынхаа салбарыг ороод ирж байгаа байхгүй. За, Богитойгоо би бол одоо Монголд байхдаа бол фейсээр нь холбогдсон. За, өнөөдөр ирнэ. Ингэнэ, эдний өдөр буунаа. Окей, би досоод авъя. За, тэгээ шууд манайх руу явна гэсэн хэвээрээ юу гэд. Ингэж яриад тэгэл наашаа. Өнөөдөр ажил төрөл нь гайгүй юу? Гайгүй. Өнөөдөр ажиллаа зохицуулсан. Хөдлөө. Тэгээд тухтайхан шиг өөр газар очиж байгаа. Тэгээ. Ярилцъя тий. За. Гэр бүлийн нандин дурсамж, амттай хоол, инээдхөр. Гэвч санаа зовлтгүй. Зээл хэрэгтэй бол Pocket. Оргил сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар хүүхдийн баярын бэлгийн багцууд худалдаанд гарлаа. Хямд ухаалаг сонголт. Оргил сүлжээ дэлгүүр. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болороо хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Ариг банк. Оюгмаа. Жинхэнэ Монгол салаад газар шим. Канадын алдарт Jameson брэнд Омега 3 100 жилийн түүхтэй өндөр тунтай хэрэгсний дараа загасны амтгүй. Happy Pay, Happy May. Бүх Брито карт 20% кэшбэктэй. Худалдаа хөгжлийн банк. Дархлаагаас сэргийх цаг боллоо. L-Casey Монголын анхны амьд ашигтай бактериатай сүм ундаа. Өглөөний цайнд та хэрэг сахар хэргэлдэг вэ? Үүнд 6 ширхэг йотон агуулгаддаг. Харин үүнд 4 ширхэг йотон агуулгаддаг. Өглөөний цагаа эрүүл шимтэй болгоё. Түрхдэг ногоо талах салаад. Дөрөв булчирхайн томрлын улмаас давсаг дээрх даралт нэмэгдэж, шээсний гарцын хэвийн үйл ажиллагааг саатуулдаг. Боростомол ууно дөрөв булчирхайн томрлыг саатуулж, шээсний зөөрийг багасгана. Боростомол ууно эрчүүдийн асуудал, эрчүүдийн бэлдэмэл. Хинэгийн чухал зүйл мартаад Билобил уучихмаар харагдаж байгаа чинь. Билобил ой тогтоолт анхаарал төвлөрөлтийг сайжруулах үйлдэлтэй. Гинко Глобагийн хангам тархины хүчил төрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, оюуны чадварыг сайжруулахад туслана. Билобил ухаан саруул бие эрүүл. Эмийн заграас гач нөлөө хоригдлох заалтыг уншиж, эмч эм зүйчээс асууно. Өөрийн хүссэн дугаараар дансаа нээлгэн Гяс банкаараа 5-аас дээш гүйлгээ хийгээд ацтан болоорой. Аймгийн хугацаанд нийт 67 харилцагчийг урамшуулна. Төрийн банк. Итгэл төгс ногоон ирээдүй. Халгайнхан дагуулсан Diamond шампунь үс уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэнэ. Чихэр өвснийхэн дагуулсан Diamond шампунь хуйхыг гүн цэвэрлэж, хагийг арилгана. Ганг овьясны хандтай Diamond тижээлийн шампунь үсэнд тижээл өгч, торгомсог зөөлөн болгоно. Diamond ургамлаар үсээ угаая.
Йоо өвдөж байна. Та нарыг өвдөхгүй тулд Travlex Ultra хэрэглэнэ. Үений байнгын өвдөлтийг намдаах цагаанга, үений эдэг төлжүүлэх Hondro Protector дулан шинэ үеийн коллаген агуулна. Travlex Ultra. Хасуу хувцас компани шинт 1 литр, амтлаг 500 г, Biofeed 500 г, Provita 120 г-ийн бүтээгдэхүүн худалдан аваад бөглөө болон Folgo наалтан дээрх 11 оронтой кодоо промоцыг сүүцгийн мань хаягаар оруулснаар сайтан болох боломжтой. Бид усаа таргаа аваад сайт руу хайчнаа. Та бөглөөгөө заавал хадгалаарай. Өдөр бүр сайтан. Хамгийн зөөлөн зүсэм. Хамгийн дулаан цаг мөчөд зориулв. Мирка энхри зөөлөн тусмаа амттай. Хэрвээ та өөртөө хайртай бол, хэрвээ та гэр бүлдээ хайртай бол, эргэлзэлгүй цуноо Япон будааны досыг сонго. Цуноо гэр бүл болон өөрөөсөө битгий харвал. Дархлаагаас сэргийх цаг боллоо. L-Casey Монголын анхны амьд ашигтай бактериатай сүм ундаа. Happy Pay, Happy May. Бүх Brito карт 20% кэшбэктэй. Худалдаа хөгжлийн банк. Jameson брэнд пробиотик 10 тэрбум ашигтай бактери, 14 төрлийн пробиотик, ДНХ шинжилгээ хийсэн анхны пробиотик. Оюгмаа. Жинхэнэ Монгол салаад газар шим. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болороо хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Ариг банк. Баба. Яа. Хоёул ч бас нэлээ удаа явчихлаа тий. Тэглээ. Нэлээ удаа явчихлаа. Замаар орж байгаа юм. Би бас ингэсэн. Ийш тийш. Богдогоо хамт мэдээж одоо Япон оронд өнөдөр чи манай нэвтрүүлгийн баг ялангуяа би бол анх удаа ирж байгаа. Тэгээ бас нэг Японы гудамжийг алах ээ. Японд ч айгүй их манай Монголын машин их үүд юм шүү дээ. Дандаа манай Монголын машин. Японд ч дүүрэн байд юм байна. Ийшээ Монгол шиг байгаа шүү дээ. Тэгээд хоёул хаашаа алах вэ? Ийшээ алах. Ингээ явах уу? За тэгээ ингээ жоох явъя төхөө. За ер нь богийн хувьд одоо яг Японд ирээд хэдэн жил болчихвоо? Би яг 2006 оны 1 сард ирж ирсэн. Яг 19 жил. 19 жилөө тий. 20 дахь жилдээ орол явчих. Яа, бас хугацаа шүү дээ. Өөрөөсөө анх наашаага сурах зорилготой ирсэн үү? Эсвэл бол ажиллах энэ ч ер нь суурших юм бодол зорилготой ирсэн юм. Энэ нэг Тожиги гэдэг нэг аймагт Монгол гэртэй газар компани байд. За. Тэнд морин тоглож өгч тэдний захирал манай компани гэсэн л дээ. Аха. Тоглож өгч тэгээд манай менежер захирал хоёр ирж Монголд ирж намайг сонсоод тэгээд санал тавьчихсан. Аха. Тэгэл 1 жилийн гэрээтэй иржсэн. Одоо яг хоёлын гэж чинь явж байгаа энэ хэсэг бол нэг ясандаа миний ойлгож байгаагаар Японы Токиогийн захын дүүрэг буюу Чиба аймгийн. Чиба аймаг гэж байгаа. Одоо чи яг Токиотойгоо зэрэгэлдээ аймаг юм байл тий. Зэрэгэлдээ аймгийн хамгийн наадлын одоо Токиотойгоо хамгийн ойрхон дүүрэг гэсэн үг тий. Мацадо хот гэсэн үг. Хот гэсэн үг тий. Мацадо гэдэг хотыг гэр ороолоор явж байгаа байхгүй бид нар. Ерөнхийдөө бол тий. Тий, ерөнхийдөө. Ерөнхийдөө гэр ороолоор нь яваад байгаа. Тэгээ энэ бас айгүй гоё зэгцтэй цэвэрхэн айгүй тийм одоо юу гэх юм бэ? Зөв зохион байгуулалттай гэх юм уу тий. Тий. Тиймэрхүү юм ажиглагдчих шүү. Тэгээ одоо энэ хэсгийн бол ингээд явган хүнээ зорчих хэсэг. Энэ нэг чигийн усалтай байна тий. Хоёр. Бас хоёр юм уу? Ингээд зүрх. Ийм нарийнхан зам дээр үү? Тий. Энд ер нь гайгүй өргөн талд гарч байгаа юм. Тийм үү? Оо зөө. Энэ ингээл ресторан. Тэгээд эдгээр чи одоо бүгдээрээ нэгдсэн халаалт, нэгдсэн дулаан, нэгдсэн цэвэр ус гэж байх уу? Тусдаа бас юм тий. Тусдаа. Тийм шийдсэн мэт. Ус юу бохор энэ төр бол яг одоо нэгдсэн гэх юм уу? Ааха. Яг сайн тэрийг сайн мэдэхгүй байна. Халаалт гэж бол улсаас тийм нэгдсэн халаалт гэж байхгүй. Байхгүй. Нөгөө нь air conditioning гэдэг чинь шүү дээ. За тий. Өвөл халаачдаг, 100 хөрчдөг. Тий. Баян бүгдээр тийм газар. За. Бүгд газ юм уу тэр нь? Тий, ер нь бол газ. Сонсож байгаа ч одоо тэгэхээр бид нар тэр нэг газын бид нар нэг айлд очсон шүү. Одоо яг газын системийг Монголд нэвтрүүлж байгаа. Одоо юм амны орон сууцуудыг дандаа газар халдаг болгоё. Газыг одоо өргөн хэрэглээнд их хэрэгэлдэг болгоё гэдэг байгаа. Бас зүг байгаа даа байхгүй шүү дээ. Тэд аюу зэгцтэй юм шүү дээ. Эдгээр ямар гоё зэгцтэй юм бэ те? Ер нь Японы хаач гэсэн яг л юм. Яг л юм. Тий, яг л. Ааха. Өглөөхөө Улаанбаатар хотын годомжлалхсаас өнөөдөр ингээд шүү. Чиба талхаж байгаа шүү дээ. Арал дээр Японы. Тий, Японы арал дээр. Чиба аймгийн Мацудо хот. Мацудо хотод ер нь монголчууд хэрэг байна. Бас нэлээд мэд байна. Чиба гэх юм бол бүр бараг Японд хамгийн их
монголчууд байдаг. Тийм үү? Аймаг байж магадгүй. Ааха. Сайтама Чиба хоёр тийм ээ. Сайтама аймаг гэж бас байгаа. За. Тэгээд мацадууд бол манай энэ хавь дээр бол ерөнхийдөө бас аваа байдаг юм шиг үлээ. Монголчууд. Ааха. Тэгээ энэ хавьар байдаг яг манай найзууд энэ тэр өнөөдөр манай дүүгийн төрсөн өдөр бас ми төрсөн өдөр энэ тэр ер нь энэ хавьд байгаа найзуудынхаа төсөв нэгтгэхэд 4 сар төрсөн хүмүүс юм. 4 сард юм уу? Тий. Чинийх хэдэн дээ? 24-нд. Минийх 7 сая болсон. Тий. Тэгээд 21, 24, 28, 17-ны 4 сараа бүтэн бадж байгаа юм байна шүү дээ. Бадж байгаа тий. За тэр 4 сард би бас бадагдах юм байна да. Тэгээд ингээл яг Баашингийнханд хэмжээтэй газар гадна талд нэг юм уу 2 машины зогсоолоо. Тий. Тэгэл болоо. Тий. Тийм үстэй. Манайх шиг 0.7 гамаа бол байхгүй юм шүү дээ хөрхий. Тий. Энд чинь жижигхэн 200 м гадраач юм уу. Нэг ийм хэмжээтэй газруудаар ингээд олгодог юм байна. Тэгээд тэрэндээ ингээд өөрхий минь хошин шогоор худалч хүнд нөгөө тэр хараач та нар Арлын Японд тэр бүхэн хүртэл жижигхэн талбаттар гэж байгаа гэдэг шиг юм байна шүү дээ. Тэгээд энэ дээрээс том машин харагдахгүй маань. Том нь зүгээр гэр бүл юм шиг юм байна. Тийм байна. Том л одоо манай Alphard нөгөө Wildfire гэдэг шиг тий. Нэг иймэрхүү манай тий. Манай гэдэг шүү дээ. Японч дандаа манай монголчуудын машиныг ундаг юм байна. Тэгээд ийм машинууд ундаг юм байна. Манайх шиг тийм том амар Raptor 200 300 өнтер бол их унаад байдгүй юм байна. Машин ирж шүү. За шууд орон хідүүлээ. Шууд мэтлэгчтэй орчих. Миний зээ. За дараа. Баярлалаа шүү дээ. За. Ой таач үлдээ. За сайн байцгаана уу. За сайхан хаварч чинь уу. Сайн сууцгаа чинь уу. Манай тооч. Яг хоолыг байж байгаа тоочлоо шүү. За өстө Монгол орноос буугаад шууд танахыг зориод хүрээд ирлээ. Махны компанид ажилладаг Монгол Аа сая энэ ч нөгөө аянд нэг Монгол охин ажилладаг яриад тэр. За. Тэрүүгээр чи явж үзлээ танаа ажил дээр. За хэдүүлээ тэгээд жоохон духтай. Тэгээс хууч хөрий те. Тэгээ. Нэвтрүүлгийн ивэнтэд тэгж. Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Эрүүл залуу арсны нууц. Beauty Japan Cosmetics. Нэвтрүүлгийн ивент итгэгч 700 жилийн уламжлал 100 жилийн түүхт Япон хутга Kai брэнд. За яварч үсэ болт эрдэнэтэй ирсэн. Өнөөдөр болт эрдэнэт маань бас 4 сар төрсөн айгүй олон хүмүүсийн төрсөн өдрийг тэмдэглэх нэг юм арга хэмжээ. Арга хэмжээ болж байгаа дээр нь бас таараад би бас айгүй морьтой юм чинь тий чинь. Өөрийнхөө төрсөн өдрийг бас тий. Юу ерөөс ингэ цаанаас таахгүй. Танилцуулаач нэрэ бог. За манай эхнэр. За сайн уу? Алтан зул. Алтан зул уу? За лувсан даш. Сайн явж ирлээ. Сайн сууж юу. Дашка гэж дуудахад болно. За манай хүү, миний хүү. Ивэлгээ. Аль тийм ач охин. Манай ахын тэр сайхан том уу? Дашка. Том охин. За. Тэгээд тэр өнөөдрийн бас яг өнөөдөр төрсөн өдрийн тэмдэглэж байгаа. Суу манайхаа сууцгаа. Яг төрсөн өдрийн тэмдэглэж байгаа нь өнөөдөр. За төрсөн өдрийн гол эзэн. Яа. Манай миний төрсөн чинь хүн. За сайн уу мэдээ. За сайн сууж байна. За төрсөн өдрийн зодод дэшсэн. За манайхаа наашаа. Би дөрөв ингэ төрсөн өдөр. За өнөөдөр одоо бид тавын төрсөн өдөр одоо ингэ. Яа ингээ бид та 4 сарын юм бүгдээрээ. Тогтхоо иргээ. За сайн байна уу? За сайн хаварч чинь. Сайн компани захирал. Сайн ажиллаа, сайн сууж байна. За энэ манайхийн инх хамгаалан гэдэг. За манай найзын дүүтэй суусан залуу. За. Тий одоо Токиогийн Skytree-гийн том цамхуу шүү дээ. За. Тэрний захиргааны хариуцсан компанид ажилладаг. Ямар мондг тий? За Токиогийн компанид одоо энэ кондишны компанид ажилладаг. Кондишны компанид ажилладаг. За лувсан даш. Яшка. Тий. За тэгээд эхнэрүүд нь за энэ ганц тэгээд энэ отгон баярын тогт хоёрын эхнэр ганц ганагч. Тий. Японы даатгалын компанид ажилладаг. За. Тий. За тэр дүүн
Ааха. Бат чимэг гэдэг. Сайн байна уу? Бат За чимэг. тэр цаалын Эрдэм соёл гэдэг. Эрдэм соёл. Манай хиний дүүн эхнэр нь. Тий. Лавга. Тий, лавгагийн эхнэр. Эхнэр нь. За. За би тэгэл яван дундаа нэр мартын шүү, аюу сонин шүү. Хүүе хэн билээ гэдээ унаа шүү. Тэг хамгийн ихнийхээ айлыг би бас нэг соёлынхоо элчинд хонё гэж бодоод. Тэгээ угаасаа бас гэрэнч нөгөө юутай бас ойрхон таараа. Нарийнтай ойрхон таараа. Тэгээ хуваарийнхаа дагуу за эхлээд боёгэнд очидоо гэсэн чи харин яг ийм үйл явдал дээр их л морьтол юм да. Монголоос ер нь нөлөөл сайн хүлэгтэй гацтэй. Одоо ер нь бүгдээрээ ингээд энэ зураа амьдрцгааж байна уу? Бас хол байна уу? Тэг яг энэ ингээд эргэн тойрондоо. Эргэн тойрондоо. Ааха. Сая хэдий бичлэл өгсөөд тэгээ одоо тог ахын алснаар. Тогийн компани ямар компани? Манай халтнараа барилгын чиглэлээр. Тэгээ барилгын чимэглэлийн тэгээ гадна талын засал фасад хийх гэсэн үг үү? Гөөгөө фасаднаас тусдаа. Одоо бүр тусдаа гадна талбайн тогтсон. За замын ч гэсэн, хашаагийн ч гэсэн тэр юм. Нэлээд нарийн юм уу? Би одоо яг 10 жил болж байна Японд. Японд дээр. Компани байгуулав. Одоо 5 жил. За манайхын энэ ч ихтэй гоё юм болж байгааг хараа. Ястаны. Ер нь ингэ цуглах нь хэр хэлдэг вэ? Баяраас доор л юм да тий. Баяраас доор юм да. Одоо нэг юм төрсөн өдөрч гин үү? За тэгэл наадамч гин үү те? Тий. Тэгэл ихэнхдээ ажил ихтэй би чийш тийшээ явчихдаг болтлоо. Тэгээд таарахгүй. Тэгээд нэг таарахаараа нэг онсын орыг л халууншаа орыг л. Тэгэл тэрэн дээр нэг орох уу? Тий, амарна. Сайхан амарна ажилтай. Цагаан сармараар бол одоо эндээ нэжгэр юм болно гэж бас. Тий. Хийцгээвэл тий, том юм болно. Бид нөгөө хуурмор тоглодог болохоор хамтлагаараа тэгээд нөгөө соёлын юугаараа юунда элчин сайдынхаа юм дээр очиж. Бүхэл альбан ёсны үйл ажиллагаа, альбан бусны үйл ажиллагаа, зочид төлөөлөгч гадны одоо өмнө нүүр таглах одоо тий Монголтой холбоотой бүхэл юм барьж байгаа юм шүү дээ. Орж байгаа болохоор. За ажил өндөр. Ажил өндөрөө том үнэ хараад энэ том үнийг хараад байж юм да. Энэ хүнийг харах ажил бол хамгийн том ажил байна. Харин одоо хэдэн сартай бэ? 5 сартай. 5 сартай. Тийм. За. Цэцэрлэгт нь ер нь одоо энэ чинь Японч хэдэн сартаагаас настагаас нь авчтай? 3 сартаагаас нь авч болно. Тийм их хасан. Тийм. Ер нь ажилтаа болоод 3 сартаагаас нь өгчөж болдог. Бит хоёр маань жоох удаан бэжэж ганцтай болсон. Тэгээд бас нандинаад өгч чадахгүй байгаа. Тийм шүү дээ. Хажууд тэр хараа хажууд нь байж ах болохгүй шүү дээ энэ чинь тий. За лавгагаа тэр удчих. Би нэг 5 жил болоо босчаад 2 жил болоод. Тэгээ сая босч ирээд 1 жил орчим болж байна. Жил арай болоо гэнэ. 5 жил болчиход Монголд ч 2 жил юм уу? Монголд ч 2 жил гарсан болсон. Гарсан болсон. Тий. Мал аж ахуйн салбарлаа. За. Тэгээд болохоо байгаа тэгээд буцаад наашаа. Ер нь боломжгүй байна. Боломжгүй ч гэсэн болохоор л байгаа юм. Тэгээ яг нь ажиллах хүн олдохгүй. Тэгээ ганцаар даа. Хуваараа хийсэн юм шүү дээ тий. Хуваараа. Фермер маягийн юм хийсэн юм. Тий. За. Дан үхрээр даа. За. Тэгээд ажиллах хүн олдохгүй ажилчид баах марчид сольж явж байгаа. Тэгээд сүүлдээ манай энэ хуучин ажиллаж байсан компани захирал манай хүрээд ирээч. Одоо том барилга эхлэх гээд энэ чи хүрээд. Тэгээ аль талдаа хэрэгтэй болчихгоо за нөгөө талаа устгах чаа наашаа хүрээд ирээ. Тэгээ Монгол талынхаа ямиг наашааш нь илгэж байгаа. Тэрийг тэгээд зарж борлуулчаад наашилсан гэсэн үг үү те? Тий, зүгээр малын л зарж борлуулчаад авж үлдэх хэдийн авж үлдчихэл тэгэл. Одоо гэр бүлэрээ энд байгаа болохоор одоо бол хэсэгтэй л байх байлгүй үү те? Одоо тэгээ нэг 3-4 жил байх байлгүй. Эргээд виз яд. Виз компани дээрээс нь ажлынхаа виз. Тэр чинь жил болгоо сунгагдаад явчихсан. Яг 3-4 жилээрээ гараад тэгээд явчихсан. Чөлөөцөг гарангууд ер нь энд байгаа монголчууд чөлөөцөгээ яаж өнгөрөөж байна? За манай дүү бол ерөөсөө спорт цагс макс гэж явчихна. Би ч одоо чөлөөцөг гэвэл эхнэр хүүхдэд дагуулаад бид чи ер нь тэгээд нэг иш тийш салхинд гардаг ч юм уу. Тий. Тэгээд нэг Монгол гэртээ миний ажиллаж байсан нэг компани байд. Эндээс нь 200-аад км зайтай газар. Яг байгальтай гой газар. Тэнгэр гээд. Тийшээ очиж нэг жилдээ нэг юм уу 2 удаа очиж амрангаа. Би бас тэндээ бас ажиллаа яа тоглох байгаас тээ. Тэгэл янз бүрэлтэй тэгээд онсын тэр нэг халуун харшаанд энэ тэр орж мараад гэсээгэл. Энд одоо ерөөсөө Монгол буцаагүй хамгийн удсан хүн юм байна. Жилдээ буцаагүй хүн бол номод байна. Жилдээ буцаагүй.
Тэгэхээр манайхаа ер нь жилдээ бол нэг явчихдаг. Оччод юм тий. Амар гоё юм бэ. Та нар удаа азтай гоё юм шүү дээ тий. Өөр тэр Австрали Америк ч юм бол уучлаарай 10 жил мэл байхгүй мэл шүү дээ. Тий 10 жил хараагүй байж байгаа юм шиг. Тань тийм шиг. Мэдээ чанж игээд нэ хэмэгэнд яг бол амар стресстэй шүү дээ. Чинийг авахгүй болохгүй. Японд хэзээ ч Одоо чи ер нь за нислэг за гайгүй ирч захиалахад хэдээр явж байна. Ирч захиал бол нэг сая 600 700 мянга ирж очив. Шууд нэг 300 өгчихгүй. Шууд нэг 2 сая 500 600. Тийм ээ. Ирж очих таа. Ирж очих таа. 100 болохоор өсчдөг л хэлээ. Тэгээ бас ингээд нэг 2 сая 500 гэдэг чинь тэгэл нэг эхнэр үстэйгээ буцахад л тэгэл бас л нэг олон хүүхдтэй айлууд чинь тийм шүү дээ. Тэгэл яг 2 нас хүртэл бол гайгүй байт юм шиг байна. Ааха. Тэгэл 3 4 настай болоод 7 8 настай хүүхдтэй айлууд жишээл. Энд манайхаа одоо олон хүүхдтэй айлууд бас байна уу? Байна. Ганаг ихнийхэн байна. Тийм. Тийм үү? Байна. Айлууд байна. 20,500 гар монголчууд Японд нийтдээ байна гэсэн. 20,000. Тийм. Одоо 21 рүү өгч юу? Өгч байна. Тийм байна. Нийтдээ байна гэж. Албан ёсны тий. Тийм. Албан ёсны. Энэ ер нь гэхдээ одоо солонгос шиг одоо хараарч гэдэг юм уу? Алтан бусаар байх ер нь боломж нь яа тий. Байна. Байдаг хүмүүс байна. Гэхдээ боломжтой бол биш л дээ. Тэд нар чинь нөр хараар юм чинь боломж. Тэгээ нөр олон жил байж байгаа учраас тэр хэмжээтэй нэг ажиллаж байна. Яагаад тэгээд. Тэгэхээр ер нь бол наашаа бол бичиг баримттай байж ижил хэрэглүүлээд тохиромжтой юм байна тий. Ер нь тэгэхгүй бол ажил авахгүй бас ажил олдохгүй тэгэл. Мөнгө төгрөг хураах болцсон ер нь хэрвээ. Манайхаа гайгүй юу? Янз яг ямар ажил хийж байгаас шалтгаална. Юу хийгээсээ шалтгаална тий. Зүгээр ингийн баг цалинтай зүгээр ингээд гэрийн компани ажилтгийг хандаад өдөр гоногоо л аргацаагаад Монголд байл тиймээс яг юу ч яаж ямар цалинтай хийхээс шалтгаалаад тэгэл. Үнэсээс тааж байгаа. Ааха. Токио чи өөрөө амар өртөг өндөртэй. Ер нь одоо бас л дэлхийд дээгүүр толгой зөгтөг л одоо нийслэлүүдийн нэг штэ ч тий. Тэгэхээр чи энэ хавьд чи амьдрал гэдэг чинь бол бас л гайгүй цалинтай ажил хийж цаашаага 5 цаг синөх хөс биш. Ер нь бол зүгээр сайхан амьдрал таарад байгаа тий. 3 4 жил болоо дасаад ирэхээр ерөөсө мөнгө төрөө цааш нь ийм их ерөөсө бодлоо болчих жоо тий. Тэгээ зүгээр амьдрал. Одоо ингээ мань мич ирэнгуудаа сая ингээ дэлгүүр ороод утууч наа чи хийдэг чинь. Наа чи Монгол мөнгө хийдэг. Хайгаа юмс яг ийм болчихсон. Намайг орж Монгол руу ангаад хөргүүлж бодоод үнэтэй байна. Ингээл нэг 4 5 сар төрөв. Тэг ер нь тэгдэм юм шүү. Тэгээд баяртай болж байгаа тий. Тэгээ сая ингээ үнийн харангуй чинь 1000 хэдэн зуун 1300 2000 цаг гэж аюу тийм хямдхаас олдоо. Харахаар үн чи 2000 юм биш тагна. Тэгээ ингэ чинь Монгол руу хөрвүүлэн гол нөөхөн 50 60 мянга гараад чамаа. За тийм тийм. Төрсөн өдрийн минь хүрээ. Төрсөн өдрийн минь хүрээ. Төрсөн өдрийн минь хүрээ баголоо. Төрсөн өдрийн минь хүрээ. Тэр бүдэ. Хавдар. За одоо төрсөн өдрийн одоо ингэж хүлээр ирнэ гэж бас тооцоогүй. Би бас одоо авчихсан. Ивент голдны гобигийнхаа шоколадныхаа бас бэжсэн гэдэг төрсөн өдрийнхаа эцдэг гоё одоо эцдэн ясныхаа наборын цуглуулгыг авлаачаа. За баяр гоо манай голдны гобиг юм янз бүрийн нэг санамжтай шоколадууд өсөнтэй шоколадууд энэ үрэлтнүүд байгаа шүү дээ. Хүүхдүүдээс нэг За одоо баярын зов. За баярын зов. За баярын зов. За сайхан уулзаа. Тэгвэл яа. За сайхан уулзаа. За сайхан. Энэ шишиг ингэ дөрөд. Оо тийм дээ. За одоо энэ чинь Японд одоо утгаараа нэг хөлөө дээ. Ихэ загсаа дөрж амарлаа. Эхэлж юу? Ингэж юу? Ингэж аваад уу? За манайха бий байхгүй дээ. Би одоо дуусчих шүү.
Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад үдэлтэй. Нэр юм уу? Бэлэг чамар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Монголын их хамаамаглан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлдэл бүтээгч их хаан Чингис Улигаа. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтэв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн. Долоон жилийн уламжлал 100 жилийн түүхт Япон хотго Kai брэнд. За өнөөдөр ерөөсөө их ачаалттай өдөр байлаа. Ерөөсөө хөлөөс голол Монголоос бүр шүн дэлгэрээсээ ингээл явсаар агаал өнөөдөр ингээл орой болт эрдний дээрлээ. Одоо гэргийн алтан зул тий. За одоо хэдүүлээ нэг жоохон ороод ирсэн чинь төрсөн өдөр бүр дээрээс нь 3 4 хүний төрсөн өдөр давхцсан хүүхдүүд бууж ганцсан хүүхдээрээ ажиллаа тараад ирсэн стан өнөр өтгөн сайхан хүлээж авлаа. Амар гоё сэтгэл төрлөө. Өнөөдөр бас яг ингэн мэдсүүлэг болохоор хүн чинь гинтийн амар гоё юм шүү дээ. Сайхан морьтой амар гоё. Манай хоёр ч юм бол Японд ирээд 20 жил болчихоо гэж байгаа тий. 19 жил 20 жил гээл. Хамт ирсэн үү? Бараг 2 сарын өмнө л ирсэн. Би ирчээд нөө албан бичиг одоо оршин суух бүх юм бэлэн болчихоо тэгээд татах гэжтэй дуудаж. Монголдоо ер нь гэр бүл болцсон байж байгаад ирсэн үү? Тий. Ааха. За хаана яаж яваа таны цаа. Эдгээр чинь найзууд гэж найзуудаар явж байгаа. 17 намтуудад талцсан байна тий. Тэгэл 21 22-д хормоос. 22 дэ гэдэг чинь их сургуулаа төгсөө сууж исэн болохоор бас өөрсдөө том болсон тий. Шийдвэр гаргах төвшин дээр очсон баг шүү. Тэгж яваа танилцсан. За манай боёгийн хувьд одоо болт эрдний маань хувьд бол Дорнот аймгийн их тий. Яг төрсөн нутаг аавч гэсэн бас Дорнотын цагаан уусан. Би өөрөө Бурайд Дорнотын төрсөн тий. Бурайд зан боломж бас их хөдөлмөрч тийм ээ. Маш их авьяаслаг бас их уурамгтай. Балиус төрүүлдэг. Тэгтээ би одоо Бурайдуудыг ерөөсөө яг ингээд Бурайд гэдэг ингээд хүн хилэнгууд хамгийн түрүүнд тэр нөгөө ажилсаг хөдөлмөрч зам ингээд шууд нүдэн тодордог тий. Маш аж ахуйч. Тэр танайхан одоо тийм биз. Тэг ер нь бол хөрөө сүх хоёр байж хахад байшингаа барьчихна. Манай аа өвөө бүгдээрээ тийм мужаан хүмүүс байсан. Тийм. Тэг би өөрөө ч гэсэн хүүхд тахта яг тэгээд аавыгаа дуурайгаад мужаан болно гэсэргээд мужаан болсон юм. За. Барилгын коллежид гэр явах нарийн мужаанаар төгсөжсэн. Тийм үү. Тэгээд дарамын театрт мужаанаар 1 жил ажиллажсэн. Улсын дарга баримтын театрын тайзан дээр одоо тайз хийдэг байсан мужаан байх юм шүү дээ. Тайзны мужаан байсан. Тийм байна. Яг тэр үед тамгагүй төр. За одоо анхны хөлбөрөө. Тийм анхны хөлбөрөө тавьчихсан. Тэдний яг ерөнхий мужаанаар нь ажиллаж байсан. Ямар юм бэ? Харин аяг баазтай. Тийм байна. Тэгэл тэндээсээ би чинь тэгэл нөгөө багаасаа хөөмөлдөг гэсэн болохоор хөөмийн юу хэрэгтэй оронтой байна гэдэг. Одоогийн үндэсний театр. Тухайд улсын артын дуун жиж болох. Шуулга ус тий. Тэгээд дагалдаа хөөмснөр ороод тэгэл ирэх сурлын. Тайз хийдэг байж байгаа л тайзнаас шууд тайз хийж байгаа дараа нь тайзан дээр гарцсан юм шүү дээ. Хийж байгаа хийжсэн тайзан дээр өөрөө гараад зогссон шүү дээ. Коммершл гэдэг. Тэгэхээр энэ бүрээд хүмүүс чинь их тийм мужаан мэрэгжил модны юутэй их
баян модтой яаж идэг тий. Хойрхон. Эсвэл тухайн үед дээр ярьдаг сте мужаан борот юм бол мужаан болно эсвэл нас тогтоод мужаан болно эсвэл орос хэлний орчуулагч болно гэж ярьдаг сте. Тийм яриад сте. Угаасаа тий. Урлагийн хүн болсон 2000 оны намар. Тэр одоо 25 гэж шүү дээ тий. Яг одоо хуурч хөөмийч тий. Тий хөөмийч хэлтэй одоо ингэж дагнж яваад. Гэхдээ бол би бас давхар сая энэ ажлын хойдлын өрөөлөө орж харлаа. Бас модтойгоо зуралцаар л байгаа. Тий. Модоо бол. Ерөөсөө тий энд Японд ирэхээс өмнө Европоор их тоглолт явдаг гэсэн. Тэгэл явж хатаа нэг Европын хийлийн урлагийн газруудаар тэгэл хийл урлын нэг багаж мааж айгүй харж ивдэгсэн. Тэгээ ганц нэг хөдөлтөж аваад. Энд ирсэн ч гэсэн тэгэл гоё модоо юу авчих гал. Тийм байна. Манай Алтан цулын хувьд бол одоо бас мэрэгжил би хөдөө аж ахуйн их сургуулийг газар зохион байгуулалтын инженер мэрэгчлэр төгссөн 2002 онд. Гэхдээ яг мэрэгчлэрээ ажиллаагүй. Тухайд тэгээд хувийн компанид ажиллаад цалиараа өндөр. Тийм шүү дээ. Тэр үуч яг тийм л юм хардаг гэж мэдэн шүү дээ. Яг нөгөө төсвийн байгууллагын цалин бага байсан тэр мэрийг бодлогоогоор өндөр цалинтай нарийн дээр ингээд хувийн компанид ороод тэгээд ажиллаж байгаад нааш ирсэн. 2002 оны өндөр цалин хэд байсан бэ? Өндөр цалин чинь 100 мянга байсан баха тий. 100 мянга лөө тий. Хүмүүс лав 60 мянга 40 мянга хавцаа 60 мянга хавцаа авч яхад би 100 гаргаад авдаг гэсэн. Яа. Би 40 мянга авдаг гэсэн. Дагалдаг тэгээд. Тайзан дээр үү? Тайзан дээр. Тэгээд 17 мянга 19 мянгаар хувааж авдаг гэсэн. Яг үнэ. Тэр үеийн цалин тийм эсэ. Би 2002 онд туслан багшлах байхад 10 хоног ээлж 10 хоног өдөөсөн шүү дээ. Нэг ээлж 12 мянган төгрөгийн цалинтай өгсөн. Чинь сарын 40 тийм 8 мянган төгрөгийн цалинтай байр олон цанаас идэж амар ажиллахгүй. Тэр чинь жаргалын ажлаас байхгүй тий. Энд ч ер нь ингээд гэр бүлээрээ ирээд амьдрын ажлыг гэдэг шийдвэрийг харилцан ярилцаа шийдвүү. Яагаад ер нь одоо энэ шийдвэр гаргаж яагаад наашаагаас зорих болов? Энэ Токио Японы Точиги гэдэг аймгийн Насу гэдэг хотод одоо нэг зочдлын компани гэх юм. Oshima Forum гэдэг. Тэр компани олон бас салбартай. Тэгээд тухайн захирал одоо нас урсан. Тэгээд тухайн захирал Такита гэж захирал хүн. Монгол айгүй хайртай туртай хүн. Тэгээд Монгол гэр бариад өөрөө худалдаж байгаа. Тэгээд буудалтай нэг бас салбар нэгээд Монгол амралтын газар гэж Тэнгэр хэд нэртэй. Тэнгэр тий. Тэгээд тэрийг нэгээд тэнцээ нэг өөр Монгол морь уурж эхэлж тоглоод дараа нь манай морь уурын чуулгын морь уурж амраа ярих тоглоод тэгээд нутаг буцах болоод дахиад бас нэг морь уур дулдаг хүн хэрэгтэй байна гэдэг. Тэгээ Монголд очиж бас уран бүтээл сонгон шалгаруулад өөрсдөө үзээд сонсоод Монголд байхад нь тийм ажлын санал ирсэн гэсэн үг үү? Тэгээд уран бүтээлчдээс нэлээд сонсоод тэгээд намайг сонгосон юм лээ. Тэгээд миний одоо ерөнхийдөө боддог юм хамгийн төшиг болсон нэг миний мужаа мэрэгжил. Яг тэр Монгол гэртэй газар учраас Монгол гэр ямар нэгэн байдлаар эвдрэх ширээ сандал яах вэ? Яг гэр авахын нарийн мужаа мэрэгжилтэй болохоор нэгдүгээр тэгээ хоёрдугаар мэрэгжил бол хөөми, морин хор бол дагалдаж сурч ирсэн. Тэгээ яг миний мэрэгжил бол хөөми байхгүй. Тэгээд ерөнхийдөө сонгогдчихсэн. Тэгээ би ирээд захиралтайгаа тэгэл их нартайгаа ярьсан л да. Ингээ явах уу гэд. Тэгээ тухайд бол гадагшаал гараад яавал одоо нэг орон байртай болохыг хэлсэн. Одоо ч гэсэн юм тийм бааш тий. Тийм шүү дээ. Монголд. Тэгээд хоёлоо шийдэл тгийгээл. Тэгээд би төрүүлж явал. Тэгээ ирээд захирлаасаа яагаад наавсагсан би тухайд бол Монголын бас л сороолсон уран бүтээлчлээс сонсч ирсэн юм л. Тэгээ би айгүй мундаг театр гэж тухайд бодож байгаа байхгүй. Хүүхд чинь бүгдийг алаад гараад ирлээ. Тэс бодож байгаа шүү дээ. Тийм 25 таа хөгц. Тэгсэн чинь гоо мэдээж чи сайхан хүмүүлдэг мундаг хүмүүж ингээд хүмүүлжсэн хөө. Тий залуу тэгээд хамгийн гол нь цагтаа ирсэн ганцхан чийсэн гэдгийгсэн баг. Японууд нөө цаг барилтыг амар чухал тооцдог учраас цаг гэдэг чинь чухал шүү дээ. Юу юм сонинтэй. Тий. Тэгээд цаг барьсан биш тэр. Цаг барьсан биш. Тэгээ бусд нь яах вэ? Цаг бариаггүй биш бусад уран бүтээлч маань нөгөө энд тоглолттой байж тараад хөдөө тоглолтоо яаж тараад. Тий. Тэгээд таны энүүдийг чадсанээс бол тий болцсонгүй би одоо дараа өдөр байж болох би одоо ажиллаараа тоглолтоор явж ин гэдэг юм уу гэх. Тэгээд зарим нэг бас бариаггүй хүмүүс байгалах л та.
Яг тухай захирлал дэжилжсэн нэг. Одоо тэр цагаас хойш яг одоо энэ нүгээрэл дагнаж байгаа юу? Яг энэ нүгээрэл явчихсан шүү дээ. Яг 20 жил тасралтгүй. Өөр ажил хийх боломж байхгүй. Яг байсан л да. Компани байгуулад дүүнер мөндөр цуг компани байгуулсан явъя. Хамтран ингэж хийгээл их олон боломжууд өс. Гэхдээ нэг урлагтай сэтгэлтэй болохоор орхиж болдгоо юм байна. Би одоо нэг өдөр бэлтгэл хийхгүй нэг тоглолт байлаа гэхэд тэрэндээ бэлтгэл хийхгүй орлоо гэдэг бол асар их тийм одоо үзэж байгаа үзэгчтэй өнгөхгүй хүндэтгэхгүй гэсэн үг байна. Тэгэхээр заавал бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ажилд орчингууд нөгөө тэр бэлтгэл байхгүй болонгод өөрийнхөө үнэлэх хөндлөмж байх болонгод үзэгчтэй өөрийнхөө сэтгэл төрсөн хэмжээнд тоглож чадахгүй болонгод л урлагийн бол шууд сэтгэлээр өөртөө нэг юм дутуу мэдрэмж аваад шүү дээ тий. Юмаа ингээд нэг юм төгс хүргэж чадахгүй, бэлдээгүй, би бэлдээгүй шүү, би тгийгүй шүү гэдэг нэг тэр бодоод ч өөрт нэг юм өөрийн дараад унтраагаад байна тий. Тэр их хүчтэй байсан учраас өөр ажил хийх тийм нэг сэтгэл байгаагүй ч гэдэг юм уу. Тийшээ явах зам руу ерөөсөй ороогүй. Гол нь бас нэг Японы бас юу байна л да. Нөгөө бага сургуульд морин уурын домог сүхийн цагаан моргийн домог байдаг тул да гэх юм уу? Тэр их сони юм байсан. Тэр юу гэнэ одоо Японы ерөнхий боловсролын сургууль буюу одоо бага ангийн сурагчтай тий. Сургуулийн хөтөлбөрт нь одоо ямар хичээлд нэ тий. Тэр манайх нэг монгол хэлний хичээл гэдэг шиг Японы хэлний хичээлийнхэн хөтөлбөрт номонд нь орсон гэх. За ямар үлгэр гэнэ? Сүхийн цагаан морь гэдэг. Сүхийн цагаан морь гэж Монгол ардын үлгэр. Тий. Монгол ардын үлгэр одоо өр Монголд бол нэлээд алдартай үлгэр юм байна л да. 1920-ад оны лөө 10-ад оны лөө Япон хүн аяллаар явж хагаад өр Монголоор явж хагаад энэ үлгэрийг сонсоод тэгээд Япон хүмүүстэд найруулж одоо жоохон өөрчилсөн юм л дээ. Бага зэрэг л өөрчилсөн юм л. Тэгж нэг яриа байгаа. Нөгөөт нь хятад хүн энэ үлгэрийг сонсоод тэгээ хятадд гаргаж ирээд тэгээ тэрийг Япон хүн үзээд Японд дэлгэрүүлсэн гэж бас нэг юм хоёр яриад байхгүй. Тэгээд энэ явчихсан Монгол үлгэрэл юм байна. Тийм Монгол. Тэгээ 1947 оноос илүү 40 оноос баг сургалтанд орж ирсэн гэж байгаа. Тэгээд энд энэ тоглолтоор явж байхад бол 40-50 хүмүүс хүртэл хүүхэд байхдаа сонсч ирсэн үлгэр гэдэг. Яа манай одоо болдгоо бар өвгөө одоо юу гэдгийг тий. Өвгөө ацлын 2 морь гэдэг одоо Монгол ардын үлгэр байгаа шүү дээ. Одоо огт ба юу ч үлээ тий. Тэр шиг л одоо багаа ингээд суудсан л байдаг байх нь шүү дээ тий. 1940 он гэдэг чинь тэгэн шүү дээ. Тий. Одоо Японы боловсролын газраас бүр ингээд хүүхдүүдтэй болж үл нөгөө бодит хөгжмийг байруулаад сонсоход үзүүлээд харуулад харагдсан гэсэн тийм итгэв. Тэр үлгэр дээр одоо хуурч мурчийн тухай одоо тий ийм Монгол ахын тухай гардаг байх нь шүү дээ тий. Тэгээд мориор үрслийн тухай. Тэр мориор үрслийн тухай бол нэг баг 10-аад шахуу тийм үлгэр байдаг ч байгаа Монголд. Ар Монголд болохоор домог гэл тий. Өвгөн хуурч мурчийн домог гэж юм уу тий байх тий. Одоо би бол Токиогийн Кодая гэдэг хотын бүх сургуульд одоо 19 сургууль. Жил болгон одоо 8-9 жил дараач тоглож байгаа. Япон хүмүүс өөрсдөө уншин тэрийг үлгэрээ. Айгуу тийм юутай уншлаа юм шин. Тэрний ард талд нь яг тэрний тааруулж мориор тоглож идэв. Тэгээд ажиг амьлуулж гэх юм. Бас янз юм байна тий. Тэгж боловсролынхоо юунд анхаарч. Тэгээд 40 жил тасралтгүй тэр нь програмда байна гэх бас мундаг. Гэхдээ тэгээд тэр үлгэрийг зүгээр яриад өгчих болно шүү дээ. Тиймж амархан юм ахгүй шүү дээ. За ийм нэг сүхийн цагаан морь гэдэг ийм үлгэр өгд юм аа. Энэ бол одоо ингээд Монгол ардын үлгэр гэдэг одоо манай Япон үлгэр шиг гэл уншаал өгч. Тэгэхээр тэрийг ингээд одоо мэдрүүлэх гэдэг шүү дээ. За ийм одоо үндэстэн байдгийн те энэ бол ийм өвчмөнтэй ийм соёлтой гэдэг. Тэгэхээр бас тэр амар анхаарал ач холбогдол өгöd байгаа байхгүй тий. За одоо манай хоёр ч юм бол нэг хүүтэй. Тийм нэг хүүтэй. Нэлээ орой нэг хүүтэй болж дээ. Харин сайн энэ одоо байгаа бүхнийг дийлэгч хүмүүстэй одоо. Бүхнийг дийлэгч оройн дээд байгаа шүү дээ одоо тий. Яаж авин гүцэхгүй байна. Хурдан гарын үлгэр гэдэг чи одоо хийж байгаа шүү дээ. Олонтойгоо хүүхдүүдтэй юм ивтэй найртай тоглоод бас юу байгаад уйдаад ах шиг байна. Бас ээж аваа юм бас зааж сургах юм баг байгаа. Тэгээд ер нь цэцэрлэгт бас нэг оруулчих юм билүү. Үүн нэг 3 хүртэл нь харчий гэж бодсон чи бас уйдах юм шиг гэдэг. Тийм нэг юм хэлэхгүй бол бас. Тийм. Японы тэр нэг одоо хүндлэл, мэдлэл тэр нэг юм одоо үнэнч байдал гэх юм уу те нэг юм чанар байна шүү. Энэ чанарыг бол нийгмээс авч байгаа те. Тэгээд бас энэ ч бас Монгол ёсонд бас байна шүү те. Тэгээд гэрийн хүмүүжил бол одоо яг монголоор
ингээ хүмүүжээд гараад нийгэмд оролцож байгаа нь Японоор. Энэ бол бас ийм хүүхдүүдэд та нарын ажиглагдаж байна уу? Энэ хэр ер нь манай хүүхдүүд одоо ийм одоо хүмүүжлийн тал дээр ер нь хэр сайн иргэн бол төлөвшөж байна. Одоо энд өсч боожж байгаа. Тэгээ яг нэг Япон нийгэм чинь Монгол нийгэм бас өөр болохоор. Нийгэм нь ондол тоо тийм. Тэгээ яг айл болгон хүн болгон өөр өөр л яаж юм л да. Зарим нь бол хүүхдээ гараад янгод 2 3 хүүхдээ айлд бол шууд Монгол руу яваад Монгол хэлд оруулна. Тэгжээж Монгол сэтгүүгээр нь суулгаж эргэж ирнэ гэх юм. Янз бүр байна л да. Сүүлийн үед бол Токиод болоод Цукуба хотод Монгол сургуулиуд гэдээ байгуулагдаад Монгол хүүхдүүд аав ээжүүд нь хүүхдүүдэд монгол хэлээр сургах гэдэг. Тэгэхгүй яг цэцэрлэг дээр цэцэрлэг сургууль дээр монголоор яриад болохоор японоор яриад болохоор монгол хэлээр сурч чадахгүй. Мэдхгүй. Хэдий аав ээж нь гэртээ ярьж байгаа ч гэсэн тэгээд сурдаггүй юм бэл. Ер нь тэгээд монгол хүүхдүүдэд монгол хичээл, монгол хэл тэгэл монгол бичиг энэ төр зааж байгаа. Тэгээд Цукубагийн монгол сургуульд би бас морь заадаг хүүхдүүдэд. 10 эдэн хүүхдүүд хуур заахал. Япон хүүхдүүд хуур заа. Монгол хүүхдүүд. Монгол хүүхдүүд тийм. Япон хүүхдүүдээс хуур сурын мурыг сонирхох уу? Бас ховор. Тэгтээ байна. Тэгээд сурдаг хүүхдүүд байна. Япон хүмүүст бас тэгэл морь хөөми энэ төр заахал. Одоо эдний үндэсний хөгжим чи одоо ер нь голчлон юу гэдэг бэ? Одоо ятгах матаг. Японы үндэсний хөгжим байдаг үү? Тийм өмбөр. Тэгэл бас ятга байна. Тэгэл шаку хачиг нэг шанц шиг нэг юм боддог юм ч тийм. Манайх чи шанцтай юм уу? Шанц тийм. Тэрний богиносгсон. Тийм шаку юу? Шамisen бас 2 төрөл байна. Шамisen гэдэг. Нэг нь хойд зүг, нэг нь Окинава гэх. Эдгээр ч бас одоо үндэсний одоо түүхэн урлагийн юугаа их сайн хатгалж авч үндэсний шүү дээ. Тэр одоо ихний тэр Кабуки театр одоо тэр Ноо театр ч лөө дээ. Багшаавын харилцаагаар тийм юм явдаг. Сургалт гэх юм уу? Гэрийн сургалтаач гэх юм. Тийм болохоор багш дээр очиж баг гэр бүл шиг болчихж байгаа. Тэр багшийн тэр хүүхэд гэл тэр хүн гэл одоо Кабукийн төрчтэй яг сумуучтай адилхан. Бас нэг тийм хэмжээнд. Баг дунд их ахлах сургуулиудын хүүхдийн оркестрийн тэмцээнүүд болдог гэж хэлдэг. Тийм мэрэгжлийн төвшин бараг их тоглож байгаа. Гэх мэтлэн гайгүй юм байна л да. Гоё юм уу. За би ивент итгэжтэй гарын бэлгийг өгнө. Одоо Япон улсаас энэ удаад манайх ч бас нэг хэдэн цоврал дугаар хүргэж гэсэн юм бодолтой зорж ирсэн. Хамгийн анхны манай айл танах болж байна. Баяртай сайхан байна. Манай соёлынхоо элчин хонж байгаа одоо. Тэгэд мэдээж одоо ямарваа нэг ялангуяа алсын орныг зориход одоо дэмжигч байгууллагагүйгээр бол бас хэцүү шттэ. Тэгээ байнгын хамтарч байгууллагуудынхаа би бас гарын бэлгийг та хоёртоо гардуулж өгөх юм үүрэгтэй явж байгаа шээ. Pocket App ирээдүгөө бүтээ. Pocket санхүүгийн цогц платформ. Оргил сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар хүүхдийн баярын бэлгийн багцууд худалдаанд гарлаа. Хямд ухаалаг сонголт. Оргил сүлжээ дэлгүүр. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болороо хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Ариг банк. Оюгмаа. Жинхэнэ Монгол салаад газар шим. Канадын алдарт Jameson брэнд Омега 3 100 жилийн түүхтэй өндөр тунтай хэрэгсний дараа загасны амтгүй. Хариултаа хадгалын үйлчилгээгээр хүүхдийнхээ хадгаламждаа цуглуулсан 25,000 төгрөгөө 50,000 болгож аваарай. Худалдаа хөгжлийн банк. Дархлаагаас сэргийх цаг боллоо. L-Casei Монголын анхны амьд ашигтай бактериатай сүн ундаа. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Асуу хувцас компани шинт 1 литр, амтлаг 500 г, Биофид 500 г, Провита 120 г-ийн бүтээгдэхүүн худалдан аваад бөглөө болон фолио наалтан дээрх 11 оронтой кодоо промоцыг сүүцэг мэн хаягаар оруулснаар сайтан болох боломжтой. Би дуртай тарга аваад сайт руу хажина. Та бүглөөгөө заавал хадгалаарай. Өдөр бүр сайтан. Дөрөв булчирхайн томрлын улмаас давсаг дээрх даралт нэмэгдэж, шээсний гарцын хэвийн үйл ажиллагааг саатуулдаг. Боростомол Уно дөрөв булчирхайн томрлыг саатуулж, шээсний зөөрийг багасгана. Боростомол Уно эрчүүдийн асуудал, эрчүүдийн бэлтгэл.
Өөрийн хүссэн дугаараар дансаа нээлгэн Yes банкаараа 5-аас дээш гүйлгээ хийгээд азтан болоорой. Аяны хугацаанд нийт 67 харилцагчийг урамшуулна. Төрийн банк. Итгэл төгс ногоон ирээдүй. Антибиотик хэрэглэж байхдаа би Лениксийн 3-4 мөрддөг. Эмчилгээний эхний өдрөөс антибиотик ууснаас хойш 3 цагийн дараа доод тал нь 2-7 хоног. Леникс Forte өөрийгөө хайрлаарай. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Асуу хувьцат компани шинт 1 литр, амтлаг 500 г, Биофид 500 г, Провита 120 г-ийн бүтээгдэхүүн худалдан аваад бөглөө болон фолио наалтан дээрх 11 оронтой кодоо промоцыг сүүцгийн мэн хаягаар оруулснаар сайтан болох боломжтой. Би дусаад таргаа аваад сайт руу хajна. Та бөглөөгөө заавал хадгалаарай. Өдөр бүр сайтан. Альпен Голд шоколадны гайхамшигтай амтны үүсгэх эерэг давлгаа. Заавал эргэн ирдэг. Альпен Голд шоколадны гайхамшигтай амт эерэг бүхнээ хуваалцаарай. Өөрийн хүссэн дугаараар дансаа нээлгэн Yes банкаараа 5-аас дээш гүйлгээ хийгээд азтан болоорой. Аяны хугацаанд нийт 67 харилцагчийг урамшуулна. Төрийн банк. Итгэл төгс ногоон ирээдүй. Хэрвээ та өөртөө хайртай бол, хэрвээ та гэр бүлдээ хайртай бол, эргэлзэлгүй цуноо Япон будааны досыг сонго. Цуноо гэр бүл болон өөрөөсөө битгий харвал. Дархлаагаас сэргийх цаг боллоо. L-Casei Монголын анхны амьд ашигтай бактеритай сүм ундаа. Хариултаа хадгалын үйлчилгээгээр хүүхдийнхээ хадгаламждаа цуглуулсан 25,000 төгрөгөө 50,000 болгож аваарай. Худалдан хөгжлийн банк. Jameson брэнд пробиотик 10 тэрбум ашигтай бактери, 14 төрлийн пробиотик, ДНХ шинжилгээ хийсэн анхны пробиотик. Оюгмаа. Жинхэнэ Монгол салаад газар шим. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой. Хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Ариг банк. Эрүүл залуу арсны нууц. Beauty Japan Cosmetics. Нэвтрүүлгийн ивент итгэгч 700 жилийн уламжлал, 100 жилийн түүхт Япон хутга Kai брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. За манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр одоо өвөөс өв бүтээлч гадуур 5 нэгэн брэнд ажиллах юм байна. За энэ бас гайхалтай тоо. Хамтын брэндийнхаа одоо соёмыг би гардуулаа өгөн. Энэ бол одоо анхдугаар богд өндөргийн зан авзарын өөрийн бүтээсэн тэр одоо соём бүсгний аа усыг буюу одоо соём шүү дээ тийм алтан соём маань. Энэ бол одоо бэлгэдлийн хувьд ч тэр одоо өөрийн утга агуулга хэлэмжийн хувьд ч тэр дэлхий дээр одоо үн шиг юм бэлгэдлийг агуулсан өөр тэмдэгт одоо үгүй гэж үздэг юм. Тэгээд өндөргийн зан авзар өөрийн одоо үгэндээ одоо ингэж хэлж ирсэн юм байна. Миний энэ соём замб твийг бүрхнэ гэж. Тэгэхээр одоо соём одоо Монгол улсын төрийн талбай мандаагүй орон гэж үгүй. Сансрын хязгаарт хүртэл Монгол улсын төрийн талбай явцсан байдаг. Тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо дэлхийн ертөнцийг бүрхсэн ийм гайхалтай. Эд тэгээ 5 нүдэн брендийн маань хамт олон одоо энэ гайхамшигтай өвөөс өвлөн аваад ирээдүйг олжтой дахин өв бүтээж өгч байгаа нэг ийм хэлбэр. Тэгээд одоо Критан одоо одох юмар хөргөлж дэшээ андан бадарч байх юм. Ерөөл болгож одоо энэ халтсан сон юм бас. За. Яа. Маш баярлалаа. Танаа хамт маш баярлалаа. За бэлэг бас болоогүй. За манай таван хүн маань бас юу гаргадаг юм. Зөв зүй гэдэг пазл гаргадаг. Энэ бол одоо 1000 ширхэгтэй балыг харьцан 50 хэмжээтэй. Энэ нэвлүүлдэг пазл ахгүй. Тэгээ зураг нь бол энэ Тумбашин зурагтай Монгол зургийг харахаар батсан. Уйтай дүр амтны зураг. Нэр нь их гоё. Зөв зүй гэж байна. Одоо зөв зүй живлүүлээрээ. Тэгээд зөв зүйтэй байгаарай. Одоо юм нэвлүүлэхийн тулд хүн чинь ингээд төвлөрж бодоод одоо энэ пазл нэвлүүлэх чинь бас тийм юм байна л да те. Хүн чинь ингээд суугаад төвлөрөөд анхаарал тэнд чинь ингээд олон юм ажилтдаг юм ба штэ. Тийм учраас энийг бас нэг сайхан нэвлүүлээд жаацлаад гэртээ өлөгчдөг айлаад. За тэгээд энийг бас
эзэгтэй гардал өгөө. Баярлалаа. 5 нүдийг. За ингээд 5 нүдийн маань брэнд. Баярлалаа. Ямар гоё. За аав дахиад бэлтдэг. За би энийг дөнгөж өнөөдөр сая одоо Наритагийн нисхонцны буудлын дээр буугаад тэгээд бэлгээ одоо Наритагийн нисхонцны буудлын дээрээс очиод аваарай. Манай нэрийн дэлгүүр тэнд байдаг юм а гэд. Ингээ манай одоо Кай гэд Японы одоо алдарт брэнд. Японд одоо ажиллаж амьдардаг хүмүүс сайн мэдэх баха та. Ер нь бол тэгээд энэ одоо 800 жилийн уламжлалтай 100 жилийн түүхтэй энэ компани байгаа байхгүй. Тэгээд одоо өөрийн бүтээсэн эдний энэ хутаг бол одоо маш олон давуу талтай байлээ. Одоо зэвэрдэггүй, нуурдаггүй, за хөнгөн, гарт дэвтэйхэн одоо юу гэдэг те маш их давуу талтай. Тэгээд за Японд бол ийм юм байна. Япон уламжлалд одоо хүнд хутга бэлгэлнэ гэдэг. Одоо эн чинь өөрөө нэг юм хэрчих одоо тий тасдах юм үүрэгтэй юм биш үү тий. Тэгэхээр одоо муу зүйлийг одоо тий хэрчин хаях. Тий. Одоо тийм одоо бэлэгдэл агуулдаг юм байна. За Монгол ёсонд бол бид хоёр улсын ёс ярина шүү дээ тий. Монгол ёсонд бол хүнд хутга бэлгэлдэггүй. Тий бэлгэлдэг. Бэлгэлдэггүй. Ямар нэгэн байдлаар юмар сольдог. Нэг бол 8 эцдэг тий. Тэгэхээр та надад зөрүүлж. За. Нэг ширхэг юм зоосч хамаагүй зэ. Одоо энэ чи хамгийн бага мөнгө тэмдэгт нь юу гэдэг вэ? Зоос мөнгө ч одоо 5 хамгийн бага 1 yen тий. 1 yen төр байдаг бах тий. За ингээд би тэнд энэ бол одоо заац ургадаг сайхан мод шүү дээ. Seki гэдэг. Seki Mago Roku гэж юм одоо за би одоо юу гэсэн мэдэхгүй. Seki Mago Roku гэж. Тий. Одоо ийм сайхан заац ургав. Seki Mago Тэгэхээр одоо Монгол ёсондоо бол хоёулаа хинвэ шүү дээ тийм ээ. Тий. Япон ёсондоо бол эсвэл хаяад олж авдаг. Олж авдаг. Нэг бол хаяж олж авдаг. За энэ бол одоо бас юм одоо хуурай идэх юмний буюу одоо манайхан бол талхны утга гэж одоо ярьдаг тийм хөрөө эрхтэй. Эдний утга чинь нэг давуу тал нь бас нэг талдаа эрхтэй гинэ. Зөвхөн нэг талаас эрлэгдсэн. Тэгэхээр одоо бас их онцлогтой бас их илүү сайн байт юм шиг байна. За ингээд энэ бас утга нэг одоо өгч байгаа шүү. За тэгээ Монгол ёсоор нь бол та надад нэг 2 yen нөхөн биш. За бэлэг дуусаагүй. Бэлэг дуусаагүй. Би одоо их сонио. Японд ирээд Японд амьдарч байгаа хүмүүс би Япон бэлгэл бэлгэлээд байгаа юм. Харин Японууд ирээд байгаа. Япон бэлгэл сонирм байгаа. Тэгэхээр одоо манайд чи ерөөсөө энэ Япон бүтээгдэхүүн ямар их одоо өргөн дэлгэрч байна. Японы бараа бүтээгдэхүүн, Японы брэндүүд сайн гэдэг бол дэлхийн нийтэд угаас тэртээ зэрэг танигдсан. Монголчууд хэрэглээд бас нэлээдгүй удсан байна. Тийм ээ. Тэгээд тэртээ зэрэг ингээд одоо бүр ингээд хэрэглээд удаад сайныг мэдээд ингэсэн болохоор би одоо ингээд Япон брэндүүдийг хүмүүст өгөхөд ингээд нүүр баартам тийм. Энэ бол юу вэ? Энэ бол одоо Beauty Japan Cosmetics гэдэг одоо BGC гэдэг марктай бас байнгын хамтарч ажилладаг. Одоо та нар одоо энэ алдарт улаан одоо үнэтэй сав маам одоо мэдгүй байна гэж байхгүй дээ. Тийм үстэй энэ ч одоо 120 жилийн түүхтэй, 117 8 жилийн түүхтэй. За энэ одоо Skin Life гэдэг одоо гэр бүлэрээ хэрэгжилж болдог арьс арчилгааны. За батцалтын, нөхцөлтийн эсрэг ингээд бүх бүтээгдэхүүнтэйгээ за ийм бас багцыг эзэгтэйдээ өгж байгаа шүү. Баярлалаа. BGC-ийн хамт олон маань. Баярлалаа. Бүх насныхаа хэрэгжилж болно. Чирээс хүүхэд том хүн гэлтгүү бүх насныхаа хэрэгжилж болдог те. За бидэндээ суугаадаг те бас энэ улаан үнэний сүний савгаар те хүүхд явцаас угаачаад зүгээр идэв те. Маш баярлалаа. За ихэд бас нэг шинэ бүтээгдэхүүн орж ирсэн. Бас манай BGC-ийн хэлтэй. Гэхдээ энэ удаа танад хоны дээр бол бас анх удаага явж байгаа. За энэ бас одоо эмэгтэйчүүд сайн мэдчихэж байгаа бохтой. Чифүрэ гэдэг брендийн одоо ингээд арчилгааны ингээд одоо бүх сетүүд нь бас ингээд багцсан серум марим. За одоо би бас Японы сайн мэдгүй. За Чифүрийнхаа бас бүтээгдэхүүнүүд одоо бас Монгол худалдаалагдаад аюул сайн одоо хүмүүс ам сайтай хэрэглээ хөндөртэй ингээд явж байгаа. За энэ бэлгийг бас одоо ингээд баярлалаа. Ямар их. За мэдээж дараагийн бэлэг бол би одоо түрүүн бас нөгөө төрсөн өдрийнхөө хэлэд бас нэг яаж гар хоосон байх вэ? Энд чинь адилхан бүгд 4 сар төрсөн хүмүүс байж байна. За Golden Gobi-гийнхоо амтны дээжээс бас өгөөд явуулсан байгаа. За энэ чинь бас одоо бас гоё одоо ингээд нөгөө танаа үндэстэй. Бүрээд үндэстэй байдаг. Бүрээд үндэстэй байгаа шүү дээ. Энд чинь. Оо яг энэ зогсож шүү дээ. Бүр яа тэгээд. За энэ ингээд олон үндэстэй шоколад. За тэгээд нөгөө амтд самарнууд, шоколадууд гэдэг ингээд бас
Энэ нөгөө гэр шигтэй та нарыг дааш авч ирдэг гэсэн. Тий, хүмүүстэй хүмүүстэй өгөхөд өстой гоё. Энэ бол найдвартай манайхны авдаг. Тэгээд энэ амтныг бас за одоо танил Японуудтай өгөө хамтрахын зоолох хамтрахын зоолно. Баярлалаа. Бас гартуул өгж байгаа. За нэвтрүүлгийн үйлдвэрч таамнуудын брэнд Зүб брэнд, BGC, Kai брэнд, Golden Gobi-д маш их баярлалаа. Баярлалаа. Йоо, хичээл хийх гэсэн чи өсөж их юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад үтэлтэй. Нэр юм уу? Бэлх чамаар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Skin Life Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Долоон жилийн уламжлал 100 жилийн түүхт Япон хотог Kai брэнд. За бид хоёр одоо яг боёгийнхоо ажлын урлан одоо урлан гэж байгаа тий урлан. Одоо яг энэ чинь хуур урлан. Тий. За өөр юу урлж байна? Хуур засаж сурлна. Засаг сэлбэн. Иймэрхүү Монгол ширээ хийн. Тэрийн тошуур хөгжим хийн. Бас хаяа бас нэг цуур хөгжим хийн. Ер нь бол хөгжим зэвсгнүүд голчлон хийж байна тий. Тэ одоо нэг хүний сурсан юм биш сайхан юм да. Харин тэ бага харин тийстэй. Азтай шээ тий. Хүн сурсан юм гэдэг чинь аюул чухал юм. Одоо энэ чинь ер нь ингээд айлууд заа чи одоо Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг хэдэн онд гарлаа? Анх бол 2003 онд л 4 онд багунд ерөнхийлөгчийн зарлиг гарчсан. Гэртээ морин уурыг залцгаая гэж тий. Тэгээ сая энэ жил чи бас одоо морин уурыг түгээн дэлгэрүүлэх маш том одоо төслүүд явагдаж байна. Бас ерөнхийлөгчийн захирамжтаар тий. Ерөнхийлөгч бас хөрс ерөнхийлөгч айл болгон морин хурд зална. Тэгээд тоглодог хүн байх хэрэгтэй юм шүү гэж тий. Тийм захирамж юм уу тийм байна. Одоо нэг урайлах юм да. Тий урайлах тий. Бид нар чи өөрсдөө ямар үндэстэн бэлээ? Бид нар угсаа гаргаж юу илээ? Бидний нэг монголчуудын нэг үндэстэн дархлаа гэж нэг юм байна шүү дээ тий. Тэрний одоо маш том нэг хэлбэр бол яалтч байхгүй бидний энэ үндэсний хуур хөгжим одоо энэ урлаг соёлын өв байгаа шүү дээ. Хийгдсэн байгаа хуурнууд уу, зассан сэлбэж байгаа хуурнууд уу? Зассан сэлбэж байгаа хуурнууд байна, хийж байгаа хуурнууд байна. За би бас энэ морин хуур анх морин хуур хий заасан хүмүүс маань бол инк болт гэд манай багш байгаа. Сая энэ жил урлагийн гүйцэтгэлтэй болсон. Морин хуур урлаач мундаг мастер юм байна. Тэгээд найзтайгаа хамтарч одоо баяр суурин гээд сентийн баяр суурин гээд урлаач найзтайгаа хамтарч бас морин хуур хийдэг. Бас найзаасаа бас зөвлөгөө энэ аавна. Тэгээд тэр найзын маань хийсэн хуурнууд бас ингэж байж байгаа. Би бол яг өөрөө хуур хийхэд
жилдээ нэг 5 байна 6 хурал хийж байгаа. Яг гаргаж амжиж байна. Амжиж байна. Яг тэр бүх юм гараараа. Тэгээ нөгөө тоглолт хийж байгаа болохоор тоглож байгаа болохоор мөр гар хорвоогоо эсэхсэлэл. Тэгэл энэ хурууч чи тэгэл тоглож байгаа юм. Тийм. Тэгээ тэгэхгүй бол тэгэл их удаан 50 юм. Тэгээ голцоо гараар хийн яг. Тийм. Энэ мод одоо ингээл наар зарим нь арьсан гэл одоо ингээд цар мар янз бүр байна шүү дээ, тий. Тэгэхээр эдрийг одоо материалын олдсон чи яадаг юм? Сайн. Олдож бол сайн. Сайн уу, тий. Тэгээд энэ ч нөгөө модны төрөл, модны ургац гэх юм уу? Их олон төрөл мондог гэдэг болохоор тэрийгээ дагаад нөгөө модны одоо хэрэглээ маш өндөр. Тэгээд модоосаа бэлтгэсэн сайтай. Тэрийгээ дагаад үнэ өсчтэй. Үнэтэй бас. Үнэтэй. Бараг л Монголоос авах 1 морин хоорын үнээр эндээс 1 морин хоорын зүгээр материалын лав. Тэгээ энэ дээр чи ажлын хөлсмөс ороод ирэхээр чи нуураад яваад гэж шүү. Нуураад яваад гэж шүү. Тэгээ тэрийг манайх зарим монгол хүмүүс чинь нөгөө 90 удаагүй хүмүүс ч юм уу ерөөд ойлгодгоо. Яасан тийм. Яагаад юм үнэтэй гэдэг юм. 5 дахь үнэтэй гэл. Нааша хуур ачуулахад аюу хэцүүтэй бас. Хэцүү. Эвдрээд ирсэн. Сая би нэг найзаасаа нэг хуур авчираад тэгээд яхад хурал одоо нэг хатуу ботлоор байдаг шүү дээ. Тэр тий. Хатуу нэг юм хатуу хамт хийж авчихгүй л бол тийм юм хомдол хийхгүй бол зөөлөн юмд хийгээд 1000 ороогоод дээр нь хаараа шүү гинти шүү гэж наагаад гэсэн юм байна. Тэгэл хурал. Хожооны тий ажлыг хийж байгаа. Тэгээд хуурлуу бол хожим орсон юм уу тий? Хожим орсон. Би ч анх морин хуур ийг тайзан тэр доороос ээжигээ дагаж явж хахлаа тайзан дээр манай ээж дуучин байсан. Гавьж ирсэн даваа хүүгээд жиргээ даваа хүүгээд ардын богиндоо. Тэгэл байнга л ээжигээ дагаалж чуулгаар явдагсан хүүхэд. Тэгтэл хүүхдтэй л мориорыг тайзан дээрээс харж ирсэн болохоос барьж үзөөгөө. Барьж үзсэн нэг 19 настай яг 2000 онд. Миний багшийн хийж надад өгсөн морин хуур байгаа. Ийм хөлтөг шиг манайсаар. Тэгээ энийг би одоо 9 дэх жилдээ барьж байна. Тэгээд энийг тоглоод хөөмийн их шиг барья. Сайхан юм аа. Нэг монгол хүн болж төрснөө нэг бахархал одоо. Энэ юм да тий. Ястай. Одоо яг миний бас нэг одоо юу гэх юм бахархамаар гэдэг юм уу? Бахархаж явдаг юм гэх юм. Яг л энэ одоо морин хуур хөөми. Гөрөө одоо хүний нутагт штэ. Яг ажиллаж амьдарч явж байгаа нас ингээд энэгээр өнөхөр баярлж байдаг. Талархаж явдаг юм уу? Яг. Тэг Монголд бол боломж байгаа штэ тий. Өөрийнхөө нутагтаа тэгээ өөрийнхөө тэг үндэснийхээ урлагаар явж байгаа ч гэсэн хүний нутагт яг энэ өөрийнхөө үндэснийхээ урлагаараа ажиллаж амьдраад тий хоолоо болоод яваад байна гэдэг бол маш амаргуултай. Хацтай ховтой гэж баярлж явдаг шүү дээ. Өөрөөрөө бахархад үдэг Монгол түмэн танаар бахархаас ууж байгаа шүү дээ. Хүний газар тий 20 жил ямар ч өөр юм байхгүй. Цэвэр эннийхээ төлөө
зүтгээд олон хүүхдүүдийг бэлдээд олон хүмүүст одоо авиас бэлдээ өглүүлж ин чи Монгол өвөө бид нар одоо тэр одоо дээд үеэсээ өглөж аваад хооч үедээ өглүүлэх үүрэг байна да тийм ээ хөв соёлоо тэрийг одоо утга төгөлдөр хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр байхгүй тий одоо хариу оронд байгаа юм чинь энэ нутгийн усын новол ёсын дагана гэж соёлоор нь хүмүүжиж байгаа шүү дээ тэгэхээр энэ тэр хүүхдүүдэд чи юу хэрэгтэй юм бэ гэвэл бидний энэ Монгол ёс заншлуу уламжлалт тийм ээ хэрэгтэй тэгэхээр энэнийг л одоо бас утгашуулж тэднэртээ өвлүүлж өгч байгаа гэдэг бол Монгол хүн үзэж байгаа үзэгч түмэн маань танаар бахархаад байгаа шиг юм сайхан. Үйл хийж гинэ гэж даарж байгаа. Тэ өнөөдөр Японы манаас дугаар ийм сайхан айлаас эхлэлтэй ганцхан дурыг хэлж байгаад бол би бас туйлын сайхан баяртай байна. Баярлалаа. Цаашдаа тэ мужигнуулах баха. За, манай нэвтрүүлгийн нэг боломжтой байдаг шээ нөө гэртэйгээ танилцтыг. За. Тэр байгаа өрөө бол уг нь бол жижиг өрөө юм уу? Тий, жижиг өрөө одоо зочны галтгооноос шууд ингээ ордог жижиг өрөө байх юм тий. Тий, энэ ч одоо хүүхдийн өрөө гэх юм уу? Уг нь бол тэндээ хүүхдийнхээ авсан өрөө юмнуудыг бүгдийг ингээ яачаар яаж яах юм байлаа л те. Тэгээ би болохоор энэ байрыг бол яг энэ өрөөнд л дурлж авсан. Энэ л анда. Энэ ямар ланзар өрөө вэ? Энэ манай тэр баяр сайхан гэдэг найз, баяр сүрэн гэдэг найз юм хийсэн өөр. Энэ хангар. Энэ ихтэй 3-7 одоо энэ ихтэй ланзар амтай байна тий. 10 хэдэн жилийн өмнө би найзаас авч ирсэн. Одоо энэ зас хэлж байгаа юм уу? Үгүй над дээр байд. Би нэг 2 ч удаа л тоглолтын дээр хэрэгжилжсэн. За одоо л асуудалгүй. Жоохон одоо хэрэглэхгүй ер нь барихгүй утгаар ингээд ганц би жоохон юм ер нь тэгдэв тий. Банк ингээд бариад идлээд хэрэглээд авах тусам улам гिचэл сайхан болоод дуун сайхан гоё л болдог тий. Эндээс Монгол өв соёл төрж гардаг юм өрөө байна шүү дээ энэ чинь. Тэгэхээр одоо энэ бол сайхан өрөө байна. За эндээс эхлэе. За ойлоо иш орох уу? За тий. За ингээд урлагийн өрөөнөөс гараад галтгоогоор дараад аваад ирж байгаа тий. Галтгоо. За галтгооны эд тэнэг өрөөстэй. Гангаруулж шүү дээ. Сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна. Ажил гайгүй. Сайн. За энэ хүүхэд одоо тэр танаа охин уу? Тийм манай. Өстө нүрэмгийн юм. Тийм байгаа. Намайг дөрөө. Ороод ирсэн чинь аваа шүү. Тэрвэрийг ашуу тэрвэрийг. Бодгомоор жиглээ шүү дээ. За эн чи одоо сурж байна ажиллаж байна уу? Ажиллаж. Ажиллаж байна. За хаваа. Сэвилээ ингээ компани. За тийм. Сүлжээ тий. Тий сүлжээ компани. Одоо манай чинь бол CVGS нь тий битүү болцсон шүү дээ. Сэвилээ чи арай авч байгаа. Тэгвэл том сүлжээнд ажиллаж байгаа юм шүү дээ. Удаж байна юм чи. Энэ дээрээ 8 жил болж. Бас хөөрхөн гэж юм шүү дээ. За. Бояахын. Тий том ахын. Том ахын. Танаа ястаа яг авах дүү юм шүү дээ. Тий миний авах дүү. Авах дүү юм. Хаста носны эсгэлээд байсан уу? Хаста. Багтаа яг ийм байсан уу? Яараг бицтэй сэгсгэлсэн л. Яарагны сэгсгэлсэн дээ. Сэгсгэлсэн байсан. Одоо ийм том ээж болчих. Ийм том болсон. Ээж болсон гайхал. За сайн байна уу? За сайн байна. За танилцъя хэн бэлээ? Өсөх хоёр. Манай одоо номыг нөхөр. Номыг нөхөр. За. За хаана ажилладаг гэв дөө? Toyota-д ажилладаг. Toyota корпорац. Юу хийдэг? Инженер. Тийм. Ер нь бол Toyota-д орох зорилготой бол ирээгүй. За. Тийм тэгэл энэ дээрээ л ажиллаж амьдарч явж итэл тэгэл одоо Toyota-гийн тийм холбогдсон байсан гэх юм. Одоо тэгээ Toyota гэх ч одоо аим гоё юм а тий. Тэр одоо ч дэлхийн брэнд болцсон ийм амар том корпорацт одоо Монгол залуу инженерийг явж байгаа. Ийм Монгол залуучууд одоо Toyota-д одоо хэд байна? Миний мэдхийн одоо нэг л Монгол, надтай нийлээ 2 Монгол. Тий. Тэгээс гадаадд бас маш олон байгаа. Гэхдээ миний мэдхийн бол 2 Монгол байна яг. Энэ зүгээр одоо та хоёрт аз завшаан боломж таарад байна уу? Ер нь өөртөө ингээд зориод хичээгээд ингэм бол бас хинт ч үе талаа нээлттэй байна уу? Ер нь бүгдэд нээлттэй. Тийм ер нь хүмүүс ингээд зүгээр нэрийг бодоол Toyota гэл. Тийм шүү дээ. Ороход тест хэцүү бах тийм ээ гэл тий. Маш холын юм бодогдоод идэв. Яг ингээд тулаад үзэхэд бол тэгэл ганц 2 жил хичээхэд бол тэгэл хангалттай шүү дээ. Өсгөгийн хувьд ер нь Японд хэрэг удаж байна. Би одоо 9 жил болж байна. 9 жил болж байна. За амжилт хүсье. За баярлалаа. За энэ хүүхдийн тоглоом. За одоо бүрээд хүн одоо бүрээд малгайгаа одоо залуугүй яах вэ тийм ээ? Хаяа нэг өмсөх үү? Өмсөн сая цагаан сараар Монгол нэг 50 өмссөн. Авч явж юмсан. Манай хүү бас бүрээд Торцог хүү. Энэ хүүгийн эхнэрийн малгай. Тийм үү? Тий. Бүрээд малгай. Минийх дээр тийм үү. Би одоо ингээл хараад тэр эмгтэй эргэж мэдэхгүй. Сүүлийн үед бол ерөнхийдөө бүрээд дийлээ малгайгаа өмсөж тоглолтод байнга ордог. Ордог болсон уу те.
Сайн нэг шин дээл хийлгсэн. Тэрийг аав ээж нь үү? Тий. Оо. Одоо би яг төрхөнд орж ирж штэ. Одоо бүр тийш хүүхэд байхаас л одоо ардын дуугстай нэг тий. Тэгээд юм бүр нэг юм цолгоонд юм чанга дуутай дуучин тий. Яста яг тийм биш штэ. Ийм хүний л одоо өргөн хөтч одоо ингэж сайхан урлагаа авч явуулгүй яхав тий. За энэ хиний гарын дардсан юм бэ? Энэ хахуй авраг. Оо за. Зам гэсэн ханцтай. Тэг өөрийнхөө нэртэй. Ааха. Хахуй аврагтай ер нь Монгол сумчид бүгднтэй нэг ойролцоо. Юу нөрөх нь та? Тэг илүү дотн гэх юм бол одоо хахуй авраг сая авраг болдог хоошор бямсар юм байна. Тэг тэр нөөж энэ тэгэл ер нь тий. Ер нь өстэй бүгднтэй л ойр. Тий. Хахуй аврагтай илүү ойр гэдэг нөгөө надаас хөөмий сурч ирсэн. Оо тийм үү? Тэр чинь бас тийм хөөмий заагаал хөөмийлэл халуугаар шаанд орж явахдаа хөөмий заагаал машинд заагаал. Тэгэл нөгөө аюу завгүй дуртай юм байна тий. Монголоос авчирсан ташуур уу? Би энийг тийштэй. Би энийг 13 4 настай байхдаа Яармагт. За. Нөө талбай наадам болдог гэсэн шүү дээ. За тийм. Амар уралдаан тэр. Одоо нөгөө барилга барьсан. Тийм. Тэн дээр тоолж явж байгаад энийг олчихсон. Олсон л шүү. Олсон юм уу тий? Оо яасан бэлгтэй. Харин тий бэлгшээд байнга авчирд. За. Энэ хосуур бол хосуур тацог. Оо ингэж олсон юм уу тий? Тэгээ бүр сам юу муутаа бүгдийг олсон. Оо за. Хосуултаа сойдтой орд ирсэн. Тийм байх. Нэг сайн яач яах л байх. Одоо тийм л баг та тий. Тэгэл ингэ хоймортой байх. За энэ одоо 4 аврагын дардсан. Тий энэ 4 аврагын дардсан. Энэ юм байна. Хаанасаа яаж явж ийн ч одоо. За Какрио гэж. За Какрио. Хакхуй авраг. За Какрио Ананд авраг. Тий. Хакхуй даваа жаргал авраг. Асашир авраг. Асаширо даваг дурж авраг. Тий Харамаа гэж. Харамафужи бим дурж авраг гэсэн ингээд. Энэ голын ханз нь юу гэж байгаа юм бэ? Хүч чадал гэдэг. Хүч чадал гэсэн ханз тий. Тий. Ханз. Тэгээ энэ 37 дугаар шинэ бичсэн байна. Миний уншихгүй л ханз. 37 дахь нь дивжиний шүүгч. Ингээд сууд. Тоёкатай юм уу тий. Шүүгч юу? Нэг юм дэвүүр шиг юу барьцсан нэг юм. Дараагаа гэдэг хүмүүстэй. Тий. Ааха. Энэ ингээд яг өөртөө дараад зураад өгд юм уу? Тий. Энэ хэвлэмэл биш үү? Яг юм. Оо. Энийг ингээд 50 шиг хийгээд тэгээд аваргууд бүгдээрээ 10 10 явсан гэсэн. Тэгээд нэг 10 үлдсэн 10 тухайн үед ерөнхийлөгч элбэгдэрч энд ирэхэд нэг бэлтэж хийж гисэн юм бэл. Нэг ийм 4 аварга оролцсон арга хэмжээ болсон юм байна шүү дээ тий. Тэрэн дээр л одоо энийг хийлгэж аваад 50хан ширхэг гараад тий. Ингээд нэг юм байна. Нэг нь ингээд одоо танд байдаг юм байна. Хасаа аваргын нэг нь надад байт. Ямар гоё тий. Энэ одоо энэ манай хадам талынхан. За. Манай эхнэр гэр ихээсээ гурлаа. Тэгээ 3 охин. За. Тэгээ том нь манай хүн. За. Алтан зул. Тэгээ дундх нь алтан сувд. Тэгээд баг нь алтан нар гэдэг. Тэгээд багын нөхөр нь алтан нарын нөхөр нь Бацаахан гэж залуу. Алтан сувдын нөхөр нь дэлгэр хангаа гэдэг. Тэгээ хүүхдүүдтэй. Тэгээд би тэг ингээ хамгийн том. Тийм байна. Ээж нь ямар гоё. Одоо 80 тий. 90 хүрч байгаа. 90 хүрч байгаа. Ямар гоё юм бэ тий. Яста өнөр өтгөн. Сайхан харагдаж байна. Монголд нэг очиод авахулсан уу? Тий. Сая өнгөрсөн жил юм уу тий? Энэ манай аав ээж хоёр. Энэ асаа аврагыг зодог тайлж хаад Японд ирж оролцчихсан. Үзчихсэн тэр арга хэмжээнд. Энэ сахалгүй юм уу? Тий. Сахалгүй ч юм та. Сахалгийг би саяхан 23 жилийн өмнөөс л тавьж байгаа. Айгу ондоо харагдсан биз тий? Сахалгүй болчихоо. Энэ манай төрсөн ах ихснэр. Оо за за. Намангийн аав нь.
Тийм байх нь. Сая төрсөн өдрийн эзэнгийн Батболоодын ээж нь. Тийм байх нь. Тийм төрсөн дөө. За энэ бас энэ жилийн зураг байна уу? Нодлон жилийн зураг байна уу те? Өнгөрсөн жилийн зураг. Тийм зураг байх шиг биш. За энэгээр гоё юм зургийн цамаг байна. За ингээд зочны өрөө. Тийм ингээд зочны. Энэ зохион байгуулалттай тийм үү? Тийм байна. Цаашаа ингээд баан ороод ирдэг юм шүү дээ нараа. Эндээ угаалгын өрөө. Угаалгын машин. Ийшээ нойлын өрөө. Тий. Дээш л байлаа. Тий, дээш 6 давхар. Одоо юу апарт дээр ч юм. Төрсөн өдрийн эзний өрөө энэ юм биш үү? Тий. Номон бас энд байсан. Номон бас эндээс устаа гарсан. Устаа гарсан. Энд ер нь орсон хүн устаа гарсан байна. Ер нь бол тий. Сүүлийн үед ямар номтой зодолцоод дуусчихна? Бид хоёр уу? Кандам шүү дээ. Кандам. Тийм шүү дээ. Энэ манай ээжийн гаргасан ардын дууны ном гэж. Сүүлийн том ажил. Тийм үү. Монголын үндэстэн ясны ардын 1008 дуу гэж шүү. Энэ их дуу ингээд нэг ном байсан. Тэгээ сая 3 жилийн өмнө би 2 жилийн өмнө ээжийн тухайд одоо байсан бол 70 наст хүрж байгаас. Тэгээд 70 насны ойг нь хийгээд улсын хэмжээнд ардын богино дууны олон улсын уралдаан гэжсэн. Тэгээд номын дахиж ингэж 2 хэсэг болгож хэвлүүлээд шинээр. Тэгээ ардын дууны эрдэмшлэгийн баг хурлын тэрэг зохион байгуулад. Гоё юм хийсэн байна те. Тийм хийсэн. Сайхан бүтэн. Ээжийн гаргасан ном гоё шүү те. Их том ном. За гэрээ танилцуулсанд баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Доошлох байлаа. Тэгээ. За. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Globe-ийн шинжлэл амсаад үзэлтэй. Нэр юм уу? Бэлэг чанар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Globe. Skin Life Японы арьс орчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гэлсэн гиген зурглаач мань төрүүлж басан. Ширээчлээ бас. Унтах нарнаас ирээгүй хөрхөн дүүмэн сайн байна уу? Ширэн дээрээ дэлгээстэй шинхэн номын сайн байна уу? Ногоон авцсан дэлгсэн улаас хайлаас сайн байна уу? Цагаагаар харсан ч өнөөдөр бас жоохон юу болж байгаа төрөл шүү. Халаа. Зүлэг модоо усалсан бүрэлдэхчээ сайн байна уу? Замын голоор алхалсан цагдаа хаа сайн байна уу? За өглөөний минь. Өглөөний минь сайхан амсан. За. Хэдүүлж ирс туслаа шүү те. Надаас өнөөдөр очоо эндээс за негатив гэдэг газар руу иш суучих би хаасан уу? Итали иш. За тэгвэл хатагтайгаа дээрээс суулгач те. Негата гэдэг хот руу хөдлөн. Бас эндээсээ хөргөн зайтай гэдэг аа тий. Зайтай. Хурдны гал тэргээр. Хурдны гал тэргээр явна. За. Тулаас авах. Ер нь манай боёгийнх хэр иртжээ лээ. За ер нь японочдод иртжээ. Японочдод иртжээ.
Би бол ийш тийшээ тоглолт моолтонд явах гэж хэлээ юм хөө. Тамаа үед болчихлоо. Тэрээс ерөнхийдөө тоглолт моолт түү үед бол гэртэл амраал хунтаал. Амраал. Тэгээ шүн суудаг хүний юу вэ? Тий. Нэг юм онцлог биш өглөөс хавддаг. Тий. Тэгээ шүн нэлээд суудаг тий. Японочууд бол бас замрааг өртөж явах. Ааштай амар өртөж. Тий. Тэр яагаад ч вэ? Одоо үдийд хэтэл тэр нөгөө манайхаар гал тэр гэж байгаа нөгөө уг нь бол тоогоор явдаг гэдэг. Тэр нь метро. Тэр нь бол бүр өстө үдийд төлж ялпиг хэвчээ. Амар. Пигүү. Өхнийг дийлэгч унтж байна уу? Арай босоо. Арай босоо. Арайч бас болоо хаа тий. Бүгд сэрхэд арайтай. Өнөөдөр гадаа цагаагаар харж амжсан байна хаа. Амжсан. Гайгуулсан. Гайгүй. Улаах. За энэ чинь юу гэдэг шүү дээ? Мисо широ гэдэг. Мисо гэдэг шүү дээ. Мисо шүү дээ тий. Тийм, Японы алдартай. Би мэд сайн л байна тий. Бид ч одоо төрөөд эмэгтэй хүмүүс амаржуул энэ далайн байцаа мацаатай шүл загсныхаа шүл мөлөг байх уу? Тэг нь мисо широ болоо. Тий. Манайх харуул одоо шинэ хоньны шүл юм уу та? Шарсан загс. Тий. Чи одоо энийг юу гэж нэрлээд байна чинь? Шаке. Шаке гэдэг. Монголчууд болохоор юу гэдэг вүлээ? Яргаа загас гэдэг. Яргаа загас тий. Үнэхээр багш шүл нь давгүй юу? Гайгүй. Гэхдээ Монголыг бол барахгүй л дээ. Гоё шүл гараа, хар шүл гараа болоод шүү дээ. Тэр байхгүй шүү дээ. Яг нэмэхний амт те. Амт олно. Тэгээ эднэр чинь угаагаа цэвэрлээд өөх бүх юмнуудыг авчиж байгаа учраас. Гэтэ бас сүлийн зөв ч юм уу гээд бодоод. Тэрэн дээр нь жоон тасах маягтай. Тий. За ямар ч байсан Япон орондоо нэг амжилтаа сайхан ирлээ. Эхний гараагаа сайхан тавилаа хамгийн анхны дугаар. Тэгээ бас бидний урилгыг хүлээж аваад одоо гэртээ зочлуулж хонуулах боломж олгосон танаа гэр бүлд одоо лиг талархаж байна. Тэгээд сайхан ярьцлага боллоо. Сайхан орой өнгөрүүлээ. Тэгж бас нэлээ оройтой л унтлаа штэ төлөж чадаа. 9 шидимийг ярьж хол базаад гэдэг шиг юм болов. Тэгээд маш их баяртай байна. Телевиз үзэж байгаа бүх үзэгчдийнхээ өмнөөс танаа гэр бүлд аз жаргал, эрүүлийг одоо сансан бүхнэн сэтгэлчлэн бүтэж байхын үлчид имрэлтэй эрүүлийг өөдөд нөргөн дэвшүүлье. Баярлалаа. Та бүхэндээ маш ажлын өндөр амжилт хүсье маш баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Энэ хүртэл зориод ирсэнд хол газар бас бид нарыг зориод бас хийж байгаа, бүтээж байгаа хүмүүсийнхаа зүйлүүдийг харуулаад таниулаад бас эдгээр хүмүүс маань Монголда бас мартагдаж байгаа шүү дээ. Энд л яг Монголынхаа нэрийг гаргаа явж байгаа боловч тий бас мартагдгаад бас явж байгаа хүмүүс учраас энэ хүмүүсээ бас зориод ирсэнд баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээ мундаг компаниуд бас ивент итгэдэг юм байна. Тэгээ маш их баярлалаа гэж хэлээ. Бас зөндөө бидэг авсан нөө санаад байгаа. Манайх ч бас өгөөл явуулчихж байгаа шүү дээ. За тэгээд ерөөсөө өчтөрөөс хойш одоо бас талархлаа илэрхийлж чадахгүй саргал өглөх хөргөлээ. Тэгээд үнэхээр их баярлж байгаа шүү. Тэгээд сайн сууцгааж байгаарай. Тэгээд одоо за гэргийд л одоохондоо хэлээд хоёлоо бол одоо галтрэгний буудлын дээр сална шүү дээ, тэ. Одоо ингээд бэбитэйгээ гэртээ шүү дээ, тэ. Ажилд авахаараа болоог байгаа учраас бэбигээ сайн хараарай, сайн хүмүүжүүлээрэй. Эдгээр одоо идэл сахилахгүй дээр байлаа шүү дээ. Тийм ээ. Жинхэнэ божигнуулдаг дээр айл байлаа. За тэгээд хөдлөе доо. За, явах цаг боллоо. Маш их баярлалаа. Баярлалаа. За, бие сайн бодоорой. Хүүдээ минь түргээрэй. За. Сайн сууж байгаарай. За, сайн. Удахгүй Монголд уулзсан ирэл дэвшүүлээ зэ. Тий, удахгүй очно. Бид хоёр бүр 5 сард очно. За. За, хоёул хөдлөх. За. За, баярлалаа. Баярлалаа. За хөдлөх болсон байна. Галтрынхаа буул дээр ирсэн тий. Тий, ирчихлээ. За сайн сууж байгаа. Ажлын амжилт хүсье маш их баярлалаа.
Хаяа тэр. За хэрэгээ дуусгах ирүүл дэвшүүлээ. Одоо бид ийшээ ороод дээшээ доош. Ийшээ ороод тэр зүг рүү яваад. За. Тэгээд плетэ нөгөө нэг тийч хүмүүс байж байгаа. За. Тэр дэвчтэй хүмүүс. За. Тэр хүмүүст харуулад. Аха. Тэгэл номерыг чинь заагаад. За. Тэгээд плетэ чинь англи хэл дээр бичүүлээд байгаа. Окей, тийм байл тээ. За сайн сууж байгаа. За баярлалаа. За хаашаа самаагүй юу нэг. За тийм цаана. Авсан хийгээд. Авлаа.